Сайн байцгаана уу? Тэр энэ жил байна. Та бүхэнтэйгээ дараагийн мэргээрээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн мэрэг нь болохоор 5 сарын уншлах хэмээх мэрэг байгаа. За мөн энэхүү удаагийн мэрэг юугаараа онцлог вэ гэхээр сүүлийн үед ерөнхийдөө бол би нэг аль болох товчхон богино мэрэг хийгээд байсан. Энэ нас намраас хойш орсон шинэ ажилтай маань нэгдүгээрт маш их холбоотой байсан. Цаг зав ерөнхийдөө бол гарахгүй. Тэгээ би энэ удаагийнхаа мэргийг аль болох бүр албаар хэрэгээр илүү дэлгэрэнгүй хийхийг зорж байгаа шүү. За дараагийн нэг зарлал нь болохоор YouTube болон Instagram дээр намайг нэлээд бас олон хүмүүс дагдаг. Тэгээ тэр хүмүүстэйгээ илүү ойр байх гэд нэлээд бодсны эцэст Facebook групп ажиллуулахаар шийдсэн. Тэгээ тэр группээрээ дамжуулаад та бүхэнтэйгээ холбогдъё, илүү их мэдээлэл хүргэе, тэ бас дундаас наадсан тодруулъя ч юм уу. Аль болох үзэгч болон сонсогч нартайгаа ойр байхыг хичээж байгаа. Хичээхээр болсон. Тэгээд энэ зуны ерөнхийдөө бол нэлээд завгүй өнгөрөх бодолтой, төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энд маань ч гэсэн та бүхний хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. За ингээд хэдүүлээ. Мэргээ хүлээн авч үзтгий. Сайхан бүхнэрэн жаргалыг хүлээ Санаа чимсэн үзэгсэн гофор богонгөлнө Тус нэгийг инээжтэйгээ ижистэй Зүрлэшгүй төгөлтийг тэлнэ Орон тонцгон хүрээгээр заншлыг чимээ Бинч хөгөсөн эрхэмсэг дорныг дуулнаа Хазрын эксэг нартай туярдаг Олдошгүй яруу бүсгүй чүдийг бид биширье Ороо шагасан монгол гоёгоо магти Сэрвэн асарсан гэдгийн салхиараа самны Күн жүзэн цогцсон миний монголын гоёо Хангатасаг тасын домог хэнцэрхэн хатаа Сайхны дээрээ бид монголон шимнэ Саранга их хэмсэг ахид ертөнцийг аргана Чимэг чимгинтэй гоёлтойгоо сүдэлтэй Сэтгэлийн зүрэн гүнш Монголын минь гоёо Ороо шагасан монгол гоёгоо магти Сэрвэн асарсан гэдгийн салхиарсан Миний монголын гоёо Анх тансаг тафын домог хэнцэх хатаа Сайн байцгаана уу? Нэгдүгээр зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай мэлнэ. За ингээд та бүхний 5 сарын ерөнхий уншлагыг хийх гэж байна. За эхлээд нь 5 сар ерөнхийдөө бол та хэдэд юу авчрах вэ гэдгийг харах болно. 5 сар тэнд юу авчрах юм болоо? За та бүхэн дотроо ямар нэг 3 ширхэг тоог эсвэл ямар нэг 3 ширхэг зүйлийг дүрслээрсэй гэж хүсэж байна. За эхний одоо 5 сараас тэрийг эдийн 3 зүйлийг хүсэж байна гэдэг хүслийнхаа тухай бодоорой. За эхлээд эхний тэнийг хүссэн зүйлийг харъя. Эхний хүссэн зүйл чинь ерөөхдөө бол яг 5 сард бол үнэхээр амжиж биелэхгүй юм байна. Уучлаарай. 5 сард амжиж биелэхгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь болохоор та 5 сард энэ хүсэж байгаа зүйлийнхаа биелэх маш чухал үндэс суурийг тавьж чадах юм байна. Хэдий 5 сард биелэхгүй ч гэсэндээ 6 сард биелэх магадaltaй тэр үндэс суурийг нь маш сайн бат бөх тавьж чадхаар байна гэж харагдаж байна. За одоо та 2 дахь хүслээ бодоорой. 5 сард биелүүлэхийг хүсэж байгаа 2 дахь хүсэл.
За таны боцоо 2 дахь хүсэл 5 сартаа багтаад биелэн. Гэтэ 5 сарын нэлээд сүүл рүү биелэх юм байна шүү заяа. Гэтэ та 5 сард яагаад юм бэ энэ 2 дахь хүслийг маш их бодож бүтггүй юм байна л да гэд айгүй их шантарч тэгээ гурам хугарч яагаад биелэхгүй байгаа юм бол би одоо яараг юугаар дутуу юм маш юм нэг сэтгэл зовнил нилээд их юм яарах адгах зүйл их гаргах юм байна. Тэрний хэрээр их яарж их тэмүүлэх тусам ингээд аливаа зүйл улам хойшлоод байдаг. Та харин тэрний оронд аль болох бодохгүй шиг байж байгаа л 5 сарын төгсгөлд нэг харахад таны хүсэл биелсэн байх юм байна. Тэр энэ 2 дахь хүслийг та их удаан бодох тусам цаг хугацаа бүр явж өгөхгүй. Тэгээ тэрнээсээ болоод та ингээд стресстэй магалгүй биеийн аль нэг хэсэг өвдөх ч юм уу, жин нэмэх ч юм уу. Энэ зүйлүүд бас гарч магадгүй байхаар байна. Тэгэхээр та энэ тал дээр маш болгоомжтой хандаарай гэж зөвлөх байна. За одоо таны 3 дахь хүсэл 5 сард хүсэж байгаа 3 дахь хүслийг харъя. За уучлаарай гэх юм уу да энэ 3 дахь хүсэлтэй нь жоохон нэг тийм сайнны ёртой хүсэл биш байх юм. Нэг тийм хатаа хорсолч юм уу те хин нэг дээлж авах эсвэл өөртөө хит ашигтай байдал авчрах юм хүсэл байсан байж магадгүй. Тийм учраас хорвоо ертөнцийн таны энэ хүслийг бүр огт дэмжихгүй бүр хэрэгсгэе гэж хүсэхгүй байна гэсэн ийм утга болгож ирлээ. За таны 5 сар нэг иймэрхүү дүү таны 3 хүслийг ингэхнэ. За одоо болохоор 5 сар танд юу бэлгэлэхийг хэдүүлээ харъя. За нэгдүгээрт нь амжилтыг чинь нэлээд урамшуулах нь гинэ. Тэгэхээр та магадгүй амралтын мөнгө ахиу авах ч юм уу те эсвэл бол ямар нэг тэмцээн уралдаанд орж исэн бол тэрнээсээ шагнал шан харамж нэгдүгээр авах юм байна. Хоёрдугаарт хэрвээ ингээд хүүхэдтэй болохыг маш удаан хүлээж байсан хүмүүс ахын бол одоо өрийн зүйлээ үнэрлэхээр байна. Хүүхэд олдно гэсэн ийм утга гарч ирж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор маш их төвчээр шаардаж удаан хугацааны турш хүссэн хүлээж байсан тэр зүйлтэй 5 сард биелнэ. Бүр биелнэ гэж харагдаж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор удаан уулзахыг хүссэн бүр ингээд хүнтэйгээ зүү дээрээч дамжуулаад хамаагүй уулзна гинэ. За зүү дээрээч хамаагүй гэдэг нь болохоор магадгүй одоо хорвоо ертөнцид байдаггүй тий аль эрт ингээ хорвоо ертөнцөөс салаад явчихсан. Гэхдээ та ингээд уулзахыг хүсдэг тэр нэгнтэйгээ бүр маш ингээд хизээ язааны бодит байдал дээр уулзж байгаа юм шиг маш юм тод зүүдийг бол зүүдлэх юм байна. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ ерөөсөө өмнө яагаад ч юм бэ хүрхгээд хүрч чадахгүй байсан бүтээж чадахгүй байсан ажлууд тэр бодол энэ болгон ч юм ер нь бол биелэх юм байна. Зүгээр л 5 сар бол зүгээр хүсэл биелүүлэх шидэт тохиор болж байна. Манай групп ахны хувьд. За тэгээ дараагийн нэг зүйл нь болохоор ер нь их нааштай хариу сонсно гэдэг нэ. Ямар нэг зүйлийг удаан хөөцөлдөөд тэгээ ерөөсөө учир нь олдохгүй хүлээгдээд хамаг төсвөр төвчөр бараад исэн зүйлүүд бол биелнэ гэж харагдаж байна. Тэр 5 сар бол хүсэл биелүүлэх сар болж байна. Манай нийтлэг группийнх нь хэрэг та бичлэгээ үзээд дараа ямар нэг комент үлдэхийг хүсэл биелүүлэгч 5 сар маань ингээд бүх зүйл маань биелэх болтгойч юм ямар нэг гоё сайнны өрөөлтэй үг бичүүлэх зүгээр байна. За ерөнхий байдал иймэрхүүдөө гарч ирж байна. За одоо тэгвэл ажил карьерийн төвшөнд 5 сар юу болох вэ? За нэгдүгээрт нь болохоор та ерөнхийдөө бол ажил карьерийн талбар дээр те хамаг ганцаар ингээ бүхнийг хатгадаг төрлийн хүн байсан бол те. Одоо жишээ нь танай байгууллага эсвэл хэлтэст маш том ажил хариуцууллаа гэхэд яг хүмүүс өөрийнхөө төлөвийн эцсийн хамгийн чухал моментыг таныг хийдэг байсан гэж байна. Тэгээд түүнээсээ болоод одоо та их стресстэй тэгээд түүнийхээ ингээд талдан ч хүрэхгүй цалин аваад яваад гэсэн бол 5 сард ерөөхдөө энэ зүйл болох болно. Магадгүй цөөн хүмүүс ихэнх хүмүүс ч юм уу ажлаа солих шийдвэр бол гарах юм байна. Эсвэл бол цалин хөлсөө нэмүүлэх талаар удирдлагатайгаа уулзах ийм зүйлд бол маш их ээлтэй байна гэж бол харагдаж байна.
Тэгээд ажлын ачаал бүр 5 сард бүр 90 буурна гинэ. Бараг ажил хийдэггүй хийхгүй яваад цалин аваад байгаа юм шиг хэмжээндээ. Тэгэж нөгөө ачаал маш их буурах болно. Тэр нь ч гэсэн танд ингээд гоё нөлөөтэй байх болно. Тэгээд 5 сард та бас бие тордож тэ бүр юм гойлог үзэсгэлэнтэй юм биеийн үзэмж бүр үнэхээр төгс болохоор харагдаж байна 5 сард. Харсан хүн болгон хөөе ямар гоё болсон юм бэ? Яаж ингэсэн юм бэ? Яг ингэ шидэт давхураар товчгсон юм шиг. Бүр энэ 5 сард яг энэ гадаад үзэмж биеийн байдалтай бүр ингээд ээлттэй шилгээр харагдаж байна. Тэгээд ажил дээр ингээд хэцүү байсан зүйлүүд маш амархан болж эхлэх болно. Маш амархан болж эхлэх болно гэж байна. Тэгээд ерөөсөө л хорвоо ертөндтэй амжилт бүтээл аз хиймрийн хүрд зөвхөн таны талд эргэлдээд байгаа юм шиг. Ажил карьерийн төвшөнд юу хүссэн эсвэл хүсэлтэй зүгээр биелэл хиймээр байгаа зүйлүүдээ хийгээл мөргөөл дараал гараад ирэх талтай байдаг. За мөн нийлээд ажил карьерийн төвшөндөө маш хүсрэлт хийхээр ингэж бодогдож байна. Одоо таны хийдэг зүйлийг зөвхөн хамт олонтой мэддэг эсвэл зөвхөн хэлцээхэн тань мэддэг байсан бол бүр компанид яраа мэддэг. Яг тэр салбарыг хүмүүс ийм нэртэй ийм ундаг хүн байд юм байна гэдгийг илүү их олон хүмүүс мэддэг болох юм байна. Та түүний тэрээр хаач утсан нэр хүндтэй, хаач утсан нүүр дүрэн ийм гоё байхаар бол харагдаж байна. Бас нэг жоохон компани дээр өрсөлдөх, тантай жоохон өрсөлдөхөд байдаг хүн байд юм байна. Тэр хүнтэйгээ жоохон хагаралтаж магадгүй. Гэтээ танд бол муу юм руус халдаж чадхааргүй байна. Тэгээд та ажил карьерийн төвшөнд маш бие даасан хүн болж байгаа юм байна. Тэгэхээр та хаана ч очиод ажилласан одоогийнхоо байдлаас бүр лав илдээ дээшлүүлж чадна. Дуртай үедээ ажилласаа гарчиж болно. Тэгээ эсвэл бол гармаар байгаагаа шууд хэлж болно. Зүгээр баг гармаар байгаагаа хэлэхэд л таны ажлын нөхцөлийг ч мөр хангалттай сайжруулж чадхаар байна. Хэрвээ сайжруулж чадахгүй нь бол таны ингээд авч үлдэх гэж нэлээд хичээнэ. Тэгсэн ч гэсэн та нэлээд нэгэн шийдчихсэн учраас тэр хүмүүс яаж чаргуулж чадахгүйгаа ойлгоод ингээд яваад өгөх. Ингээд та өөрийнхөө замыг бодох ийм зүйлүүд бас болох юм байна. За ажил карьерийн төвшөндөө сахиус юу гэж байна вэ гэдгсэн чинь бусдыг бодох биш өөрийнхөө төлөө л шийдвэрээ гаргадаа гэж байна. Одоо энэ компанид ажиллаж байвал энэ нөхөө одоо хэдэн хүүхэд юм сураад тэ магадгүй нөгөө багш нар чинь тэгж боддоо шүү дээ. Энд чинь нэгэ байж байвал дараа жил ч гэсэн хүүхдүүдээ 2 жил нэг байж байгаа төгсгч юмсан ч юм уу. Эсвэл та магадгүй ингээд адилхан ажилтнаа байдаг бол энүүдээ нэг хэдэм хилээд өгчих юмсан. За эсвэл бол энэ компанид бас олон жил болцсон шүү дээ. Удирдлах чинь айгүй бол найз мэдсэн ч юм уу те. Ямар нэг шалтгааны улмаас хин нэгний бодоод ажилласаа гарч чадахгүй бол одоо хэрэггүй зөвхөн өөрийгөө бодоо тий хэд нэлээд хэдэн жилийн дараа таны амьдрал гоё байх нь чухал учраас тэр хүмүүсийн амьдрал муу болчоогүй байх нь чухал биш шүү дээ гэсэн утгаар хэлж байна. Тэгээд аливаа болж байгаа зүйл хоёр талтай гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг талаар хэрвээ та нөгөө ажил дээр маргалддаг хүнтэйгээ муудалтаа тэр хүнийхэн дор үнэхээр яалтч борчих юм бол зүгээр хүлээн зөвшөөрөөд өнгөрөхийг бол зөвлөж байна. За яг гоё энэ хүн бас ингээд би дургуй ч гэсэндээ үнэхээр сайн байгааг нь би бодоо үгүйсгэж чадахгүй нэ гэдгийг бас хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүйн хувьд чинь маш томоохон амар амгалан байдлыг бол хүргэх болно гэдгийг хэлж байна. Тэгээд ажил карьерийн төвшин дээр таныг одоогийн хийж байгаа чадвар чансаа илүү ахиулахыг зөвлөж байна. Тэгэхгүй бол та яг ажил карьерийн төвшөндөө яг нөгөө байдаг газраа нам зогсчоод би ингээд болцсон. Тэгээ надад одоо сурах илүү дутуу зүйл хэрэггүй. Би болсон би ингээд дахиж илүү дутуу зүйлэн төлөө явахгүй ингээд болоо гэдэг байдал болчих гээд шүү. Хүн гэдэг чинь угаасаа нөгөө зүлгэж жийж тэ өөрийгөө сайжруулж иж илүү мундаг болдог тий. Ядж л одоогийн төвшнгөө бариад байж байгаа. Тэгэхгүй бол та жооны төвшөндөө гацаад илүү зүйл хийхгүй жоохон бүтээлч бус болох гээд байна шүү. Тэгэхээр энэ зүйлдээ анхаараарай. Шинэ зүйлүүдийг туршиж өөртөө юм шинэ надад явдлыг эрэлхийлдэг байгаарай гэсэн энэ зөвлөгөөг хүргэж байна. За одоо таны санхүүгийн байдал, тэ мөнгө санхүүгийн байдал 5 сард хэр байх вэ гэдгийгсэн чинь жоохон орлого тийм сайн байхгүй бол харагдаж байна. Орлого сайн байхгүй дээр нэмэгдээд зарлага нийлээд их гарах юм уу да.
ингээл урсаал гэдэг ерөөсөө орж ирэхгүй тий. Энэ одоо амьдралч марыг яаж болох юм бэ гэдэг бүр ингээд санхүүгийн тал дээр нэлээд их зөвхөрл мэдтгэр бол харагдчихээн. Гэхдээ та айгуу тийм шартай хүн байна. Яаж зөвхөрч яаж ч өмжсэн хүнээс тусламж гоохгүй өөрөөрөө болох гэж нэлээд үзэх болно гэдэг чинь. Одоо хорвоо ертөнц таны эсрэг ингээд санхүүгийн байдал дээр чинь ямар дүнэлт өгч байна. 5 сард магадгүй олон хүний төрсөн өдөр, найзуудын төрсөн өдөр те яаж л 6 сарын 1 ингээд маш их мөнгөтэй холбоотой их урсгал зардлууд их гарахаар байна. Мөнгөө нэлээд сайн төлөвлөх хэрэгтэй бол харагдчихээн. Гэхдээ юугүй бас арай хоосорчгүй. Гэтэл ердийн байдгаас маш их зарлага ихтэй. Ер нь бол мөнгө тогтохгүй тал руугаа бол хандаад л байна да. Бараг л цалингийн мессеж орж ирээд шууд зээл рүү бүгдийг буцаагаад татаад авчих юм уу? Ийм зүйлүүд мөнгө санхүүгийн тал дээр нэлээд тохиолдох гээд байна. Зүгээр л гинтийн зүйл маш их мөнгө өргөдөж таарах гэдэг шүү заяа. Мөнгө санхүүгийн тал дээр жоохон бэлтгэлтэй хураасаа хитэн төгрөгтэй байж бол гинт ямар нэг одоо хэрэгцээ гараад санхүүгийнхаа тал дээр маш их тооцоотой хандахгүй бол ер нь гинтийн асуудалтаас болж гинтийн зарлага маш ихтэй бол байхаар байна. Тэг мөнгөө баг гэлтгүй хадгалж хөрөнгөлүүлэх нь ерөөхдөө л зүгээр байна. 2-3 сардаас ихээргүй хэмжээний маш их юм зарлага бас гарах гээд байгаа юм уу да. За хэрвээ бас харъя л та. Ер нь их зарлага ихтэй байна. Маш их зарлага ихтэй байна. Ажил карьер ингээд бэлэг сэл цайтай байгаа мөртлөө мөнгөө жоохон тогтоох тал дээр нэлээд болохгүй байна. Маш их зарлага ихтэй байна гэж бол харагдаж байна. Тэгээд бас юу гэж шүү. Зуны үйлрэлт хэрвээ одоо энэ төв газар байдаг хүмүүс бас зарлага ихтэй байхаар байна гэдэг. Гинти одоо зочин мөчөө ирэх юм уу? Тийм байна. Хэрвээ зуныг ингээд зарлаггүй хүн шиг мөнгө төгрөгөө тогтоогоод давья гэвэл хөдөө гарвал их зүгээр байна гэдэг ч юм. Одоо амралтын мөнгө авчаал хөдөөгийн 3 сар жоохон амраал тий. Ингээд хотын янз бүрийн тэр нөгөө чихэр жимснээс хоол тэгэл хөдөө яг гоё байглаараа нэг хэд минималист байдлаар амьдраад үзвэл тэгжэл одоо хөрөнгөө одоо тогтоож үлдэнэ. Тэрнээс ч одоо төв газар байх тусмаа л тэрний хоёроор зарлага ихтэй бол байхаар байна гэдэг чинь. За бас яа. Би бас ингэж асуулаа л да. Мөнгө төгрөг их гарч байгаа юм ч та яавал тогтоох юм те гэдгийгсэн чинь ерөөхдөө бол хөдөө газар минималист байдлаар нэгдүгээр амьдрах юм байна. Хоёрдугаарт бас ингээд мөнгө зарцуулаад шин зүйл ингээд эхлүүлвэл ямар байх болоо гэсэн чи тэрийг бол бас дэмжихгүй байна. Тэгэхээр та мөнгөөр мөнгө төгрөх эндээ юм хум зарна марна гэж бодлтгүй сандалтгүй л болж байна гэсэн үг дээ. Тэгэхээр тэгэл хөдөө очиод бүр бие чамраагаад сэтгэлээ чамраагаад нэг хэсэг тэгээ нэг 2 сар ч юм уу. Сайхан амарчаад ирвэл их зүгээр бол байхаар юм байна. За тэгээд мөнгө санхүүгийн байдал дээр энэ сахиусууд ямар зөвлөгөө өгч байна гэдгсэн чинь туйлын харамж биш л бол дээ бүр ингээд бүх зүйлээ харамлдаг хүн биш л болвол ингээд мөнгө тогтооход маш хэцүү байна гэдэг чинь мөнгөө бас жоохон гаргаж байгаа тэгээ зарцуулж байгаа ч гэсэндээ их тооцоотой байх хэрэгтэй. Тэгээ жоохон найз нөхөрлөлийн хүрээлэнээс жоохон болгоомжтой байхгүй бол нөхөрлөлийн журмаар жоохон мөнгө төгрөг алдах эрсдэлтэй байна. Тэгээ дахиад яаж вэ? Байгаль тэгээ хорвоо ертөнцтэйгээ ойрхон байж яг нэг тийм багахан хэрэгцээгээр л амьдрал их зүгээр байна гэж байна. Та магадгүй их хуцлалттэй мөнгө төгрөгтэй холбоотой асуудал нэлээд санаа зовдөг бол таныг хэрэгцээгээ багасгаж бүр яг нэг тийм байгаль ой модонд амьдарч байгаа хүн шиг тийм байдалтай байх хэрэгтэй байна. Тийм хүн болгонд магадгүй хөдөө гарах боломж байхгүй байгаа бол яль болох минималисттэй байгалаараа байхыг хичээгээрээ гоё харагдах гэхээсээ илүүтэй зүгээр л хувцас өмсөх гэдгээрээ явбал зүгээр байна гэж. За одоо хүн хоорондын харилцааг харах болно. За хүн хоорондын харилцааг гэдэг нь болохоор ихний хэлжинд таны эргэн тойрны хүмүүс ямар байгаа тухай харна. Дараагийнх нь болохоор ганц бие хүмүүс, түүний дараагийнх нь хостой хүмүүс гэж харах юм шүү. За эхлээд таны эргэн тойронд байгаа хүмүүс танд ямар хуу хандлага үзүүлж байна гэсэн ч юу нь бол та эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ одно гэж бол харагдаж байна. Эргэн тойронд байгаа хүмүүстэй таныг нилээд их өндрөөр үнэлдэг, мөнгийн чинь мэддэг, маш их биширдэг,
ингээд хүндэтэлтэй харьцдаг байна гэж л харуулж байна. Та ч гэсэн түүнийг мэдэрдэг. Яг нэг тийм мэдрэнгүй сэтгэлд хаан шиг те энэргүй сэтгэлд хаан ингээд ард олондоо гараа сунгуун тусалж байгаа мэт бүх хүмүүст айгүй гоё хэлдэг, нээлттэй бол харьцдаг. Хүмүүс ерөөхдөө бол таныг гэдэг ямар нэг болохгүй зүйл асуунгууд хамгийн түрүүнд та ингээд санаа бодолд нь ордог гэж байна. Тэгээд ойр тойрны хүмүүс дотор тань те ойр тойрны хүмүүс дотор тань танд ингээ муу юм хүргэе гэсэн хүн байдгүй юм байна. Тэгэхээр таны бол таны гэр бүлийн ойр дотны найз нөхдөд харилцаа бол энэ 5 сартаа маш юм гоё нам гүн гоё тайван те хүмүүс танаас мэдгүй чадахгүй зүйлээ нилээд их асуусан сургалсан байсаж байгаад гоё уулзъя барья гэсэн тийм зүйлүүд бас нилээд гарч ирэх юм байна. За гүн хоорондын харилцаан дээр сахиусууд ямар зөвлөгөө өгч байна вэ гэдгсэн чинь настай хүмүүстэй уулзах хэрэгтэй байна гэдэг юм. Магадгүй төрөл төрөсөд дотор чинь те хин нэг настай хүн байдаг бол тэр хүнтэйгээ нэг очиж уулзаа сэтгэлээ нь твтэйвэл их зүгээр байна гэж бол харуулж байна. Тэгээ дараагийн зүйл нь болохоор бага насны хүүхдэд цагийг сайн өнгөрөөгөөрэй гинэ. Магадгүй түрүүнд хамгийн ихэнд гарч исэн ингээд олон жил өвөр хүүхдэд болохыг хүсэж исэн хүмүүс бас энэ хамааралтай байгаа. Жаахан хүүхдэд баярлуулж те жаахан хүүхд баярлуулна гэдэг нь гой хувцас тоглоом авч очихыг биш тэр хүүхдэд ингээд бүтэн өдөр чи ингээд наран гартал гой тоглохыг тэр хүүхдийн гой энергийг өөртөө авахыг хэлж байгаа шүү. Тэрнээс ш одоо гой амттай зүйл авч өгөөд дагуулж аваад энэ биш яг гэрт нь очиод өөрхөн тоглоомоор хамт тоглоод те өөрөө тамаагаадгүй бас бага насндаа нэг явж очих энэ зүйлийг хэлж байгаа юм шиг санагдаж байна. За одоо манай сингл хүмүүс маань нэрг рүүгээ илүү хичгээ тавин сонсорой. За сингл хүмүүс маань те энэ 5 сард хин нэгэнтэй учирнаа гэж гарч ирж байна. Тэгээд сэтгэлийг тань татах хин нэгэн бол гарч ирнэ. Гэтэ тэний ойрын хүрээлэлээс шүү заяа. Өмнө нь анзаардаггүй байсан чинь ингээл тэр өнөр яагаад ч юм бэ татагдаад яагаад ч юм тэр хүн гэдэг нэг тийм өвөрмөц гой санагдаад байх юм байна. Гэтэ 5 сард бол яг хосын харилцаанд бол ингээд орж чадхааргүй байна. Тэрний уг нь бол ингээд гоё краштай тий. Үнэхээр юм гоё. Үзэмжит гоо үзэгдэл краштай болохоор л харагдаж байна. Харин ямар нэг харилцаанд бол орж чадхааргүй байна. Ямар нэг гоё сайхан хүнтэй уулзрах нь тийм байна. Ойрын хүрэл дотроос бүр яалтчгүй. Тэгэд юусоо өмнө нь ийм гоё хүн гэдгийг нь мэдж байгаагүй. Өмнө анзаардаггүй тэр хүнтэйгээ. Тэр хүний гоё шинжийг илүү сайн анзаарч ойлгож мэдэрнэ гэх юм уу та. Зүгээр л найз гэл яваад исэн чи таны бүр бодсноос илүү гайхамшигтай хүн тий магадгүй ингээд зүр сэтгэлээ өгсөн чинь хүн хизээд таны ингээ гараа сатгсан хэвээрээ байхаар юм шиг. Магадгүй бас ийм бай. Найзууд бол ойрын хүрээлээс тань хин нэг сэтгэлээ илчилж магадгүй шүү. За нэг тиймэрхүү үзэл болох юм байна. Дотоод сэтгэлийн орон зайд чинь хин нэгэн гарч ирэх нэ. Хин нэгэн анхаарал итэн татах нэ. За одоо болохоор хостой хүмүүс маань. За хостой хүмүүсийн байдал бол харьцангуй тайван намжин байхаар бол харагдаж байна. Зарим хүмүүс нь болохоор хамаатай садантайгаа уулзаж тэг хурим нарийн тухай яриа өрнүүлж болзошгүй гэж байна. Бэр гуйх те хадаг сүү тавих хоёр талын хүмүүс уулзах хурмаа тавлах ийм зүйлүүд бол нэлээд болох боломжтой. Яг энэ хосын харилцаанд маш их завгүй байхаар бол харагдаж байна. Тэгээд энэ хурим гин гэдэг утга нь бүр гараад ирлээ. Олон хүнээс та хоёрт ингээ мөнгө өгнө гэж байна. Тэгэхээр магадгүй хурмаа хийгээ те баггүй ашиг болох ийм зүйлүүд бас гарч ирэх төлөвтэй байна. Эсвэл хосоороо ингээ гоё аялалд явах, бар сараа тэмдэглэх ийм зүйлүүд бас гарч ирж байна. Тэгээ хундаг гарч ирж байна. Тэгэхээр хосоороо тэмдэглэх магадгүй баярт өдрүүд нь 5 сар таарж байгаа ч юм уу. Юу ч гэсэн хосоороо гоё аз жаргалтай баяр наадамд их оролцсон. Олон хүлээн газар их явсан. Ийм 5 сар ерөөдөө өнгөрөх нэ. За хосын харилцаан дээр сахиусууд нь ямар зөвлөгөө өгч байна вэ гэдгсэн чинь хэрвээ за цөөн хүмүүсттэй хостой мөртлөө өөр хүнд сэтгэл алдраад байгаа бол энийг даруй зогсоогоорой гэдэг чинь. Өдөө хүртэл тэр хүнд хэцүү үеүүдэд хэн ч нийт хэрэгдээсэн бэ?
Тэ ямар ч хэцүү үед чинь гараа сунгаж исэн тэр хүнийг одоо ингээд орхиод явж болохгүй шүү дээ гэсэн юм анхааруулга, зэмлэл ирж байна. За тэгээд магадгүй энэ сонсож байгаа хүмүүс дотор хостой ямар нэг муухай зүйл хийсэн болвол та мэдлгүй те хуурчаад энэ тэр хүн маань мэдгүй өнгөрлөө би азтай байна гэж бодож байгаа боловч тэр хүн аль хэзээ олоод харсан мэдсэн байгаа чамайг ингээд өөрөө өөрчлөх гохыг хүсэж байгаа шүү гэдэг ийм утга гарч ирлээ. За тэгээд дараагийн утга нь болохоор ялтчгүй хурим дахиад гарч ирж байна. Баяр ёслол тий маш юм гоё идэ ундаа өгнөд идэл дүүрэн ийм гоё ирээдүй бол байгаа те. Тэгээд дараагийн зам бүр нь ингээд бүр хангалттай нээлттэй бол харагдаж байна. За зарим хүмүүс нь бүр ингээд үр хөвгттэй ч болох. Тийм гоё сайхан мэдээ гэж дүүрэн тахны. За одоо мөгийн маань сүүлийн хэсэг буюу энэ сард ерөнхийдөө юуг анхааруул зохилтой вэ те. Тэгээд зэхүүсийн зөвлөгөө гэдгийг харъя. За нэгдүгээр ер нь нөгөө намайг хийн хараач те гэд ямар нэг болох бүдүүлэг үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Намайг хийн хараач те гэл нэг жоохон тийм сахилгагүй дүрсгүй байдал гаргачих юм бол олон хүний нүдэнд хүртэх. Магадгүй ингээд сошиаллаас жоохон болгоомжлох те байгальтай илүү ойр байх, утасны хэрэглээг багасгах, найзтайгаа гарч орохоос болгоомжлох, ямар нэг зүйлийг удаан бодож түүндээ стресс тхийг хатуу хорвилж байна гэж бол гарч ирж байна. За сахиусууд нь юг зөвлөж байна гэдгсэн чинь энэ утга дахиад автагдж байна. Хамаатан садныхаа өндөр настай хүнтэй нэг яваад очиод уулзаадахаа чи тий. Чамайг ингээд харуултаад байна гэсэн ийм утга дахиж гарч ирж байна. Настай хүнтэй ингээд нэг өдрийг өнгөрөөгөө настай хүнийг баярлуулж настай хүний сэтгэлийг тэтгэх, дээшлүүлэх хэрэгтэй байна гинэ. За энэ утга бас дахиад давтагдаж байна. Тэгээ үр хөвгөд заяана гэж энэ үр хөвгөд заяа. За дараагийнх нь ажил, карьер, амьдрал ахуйгаа тэнцвэртэйгээр авч яваарай. Тэгээ бүх зүйл болно гинэ. За дахиад ахвад настай хүний үгийг сонсоорой гэж байна. За бас энэ дээр дараагийн нэг утга нь болохоор магадгүй ингээд танай хувьд бөө өндөр байдаг бол тэр хүн дээрээ очиад тэгээ үг дээдсийнхаа сургаалыг сонс гэсэн утгаараа илтгэж болох юм байна. Тэгээ дараагийнх нь зүүд найруудандаа сайн анхаарч зүүдээ сайн мандж унтаж сайн амархыг зөвлөж байна. Тэгээд материаллык зүйлээс илүү тэгээ энэ оюун бодол сэтгэл зүйдээ илүү сайн төвлөрөөрэй гэж байна. Байгальтайгаа ойр байгаарай. Тэ ингээд баруун мөрөн дөрөвчдгөр чи ямар нэг муухай санаа хэлэх юм бол түүнийг нь чихний хажуугаар өнгөрөхийг бол зөвлөж байна. Тэгээд энэ хідэн зүйлийг анхаарал явж хахад амьдрал чинь аяндаа сайхан болно. Бүх зүйлд итгэлтэй, бүх зүйлд найзан чигээрээ байгаарай гэсэн юм утгыг хэлж байна. Сайн байцгаана уу? 2 дугаар картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд таны 5 сард таныг юу хүлээж байгааг хэдүүлээ харцгаах болно. За эхлээд та 5 сард юу хүсэж байгаа 3 хүслээ бодоорой. 3 хүслээ бодоорой. 1 2 3. За таны эхний хүсэл. Таны эхний хүсэл бол ямар ч саадгүй биелэн 5 сард. Та сэтгэлээ аль болох нээлттэй байлгаж, аль болох тайван тогтун байж чадах тусам таны хүсэл тань руу маш их үр өгөөжтэй, таны бодсноос ч илүү зүйлийг танд авчрах болно гэж байна. Таны нэгдүгээр хүсэл бол бэлтжээ гэж бол харагдаж байна. Шууд 5 дугаар сар гаруугүй юу хамгийн ихний хүсэл тань. Шууд бараг биелэх хэмжээний болсон байна. За, таны 2 дахь хүсэл. За та 2 дахь хүслээ биелүүлэхийг үнэхээр хүсэж байвал амаараа ярихаас илүүтэй бодтой үйлдэл хийгэрэй гэж байна. Одоо жишээ нь би тэдэнд одоо ийм юм хийгээд ингэж явах гэж юм гэж хүмүүст ярьж хүний чихэн дээр цэцэг ургуулахаасаа илүү энэ 2 дугаар хүслийнхаа төлөө би юу хийж чадах вэ? Зөвхөн би. Миний хийх үйлдэл юу байх вэ гэдэг рүүгээ илүү сайн төвлөрч түүнийхээ төлөө ажиллаж хичээж үйлдэл гаргах хэрэгтэй байна гэж байна. За таны 3 дахь хүсэл. Та 3 дахь хүсэл дээр бодит ертөнцид маш их үйлдэл хийж байгаа боловч нэг л гарц гаргалгаагаа олж чадахгүй юм л бол төөрчөөд
юм л бол нэг уучраа олохгүй нэг тийм гацан байдал донд удилж явж байгаа бол харагдаж байна. За энэ тал дээр яалтчгүй тайвшраад, дахин сэтгэлээ амгалан болгоод дотроос өөрөөсөө өвөг дээдсээсээ хариулт гуйх юм бол таны өвөг дээдс, таны сахиус таныг чиглүүлэхэд бэлэн байна гэж харагдаж байна. Хэрвээ та маш их анзаарахтай хүн байж чадвал эргэн тойрончин байгаа элдв шалдав одоо эд зүйл эсвэл ямар нэг тийм онцгой тохиолдлоор сахиус тэнгэрүүдтэй энэ гацсан байдлаас гарах аргыг тань зааж байгаад байгаа. Энийг уулна ажиглаад харчих хэрэгтэй байна гэж харагдаад байна. Сахиус тэнгэрүүд нь ингэрээ тэгэрээ гэж заагаад замчлаад байгаа боловч та тэрийг ойлгож өгөхгүй тэгээ өөрийнхөө зовлон дунд төөрчөөд газар шагаагаад яваад байна гэж бол харагдаад байна. За 5 сард танд юуг бэлэглэх вэ гэсэн чинь. За хэрвээ энийг бүсгүй хүн бөгөөд эсвэл хүүхэд хүлээсэн хүмүүс үзэж байгаа бол шинэ хүн шинэ хүүхэд таны амьдрал за яах нэ? Нийгэм бяцхан нэг тийм сахилгагүй бараг хүү болов гэж л харагдах гэдэг юм. Энэ хүү бяцхан одоо эрэхтэй энэ бяцхан залуу таны амьдралыг гэрэлтүүлэн гээгүүлэхээр айс уурж явна гэж байна. За дараагийнх нь болохоор өнгөнүүдийн хооронд нь ялгаж сурахыг заах болно гинэ. Бүгдээрээ гоё биш те. Ногоон өнгө өөрийн онцлогтой, шар өнгө өөрийн онцлогтой, ногооныг шараар сольж болохгүй, шард ногооны одоо үнэлэмжийг тавьж болохгүй. Гэтэл улаан гэдэг чинь өөрийн гэсэн өнгө төрхтэй гэдэг шиг амьдралд маш олон өнгө төрх байд юм байна. Аль альнийг нүгөөсгөж болохгүй, аль нэгнийг нь сайн гэж болохгүй, аль нэгнийг нь муу гэж болтгүй байна гэдэг ухаарлыг ойлгох, тэ амьдралаа ухаарах, амьдралыг ойлгох, зүг чигээ таних, амьдралаа эргцүүлэх. Энэ зүйлийг бэлэг болгон өгөх нэ гэж байна. За дараагийн дугаарт нь сүүлийн бараг 2 юм уу 3 сараас хойш нэг томоохон ажил хөөцөлтөөд тэ түүндээ хүрч чадахгүй тэгсэр нэг тийм нэг алхам л нэг л алхаж чадах юм бол хүрч чадгаар тийм ойрхон зүйлийн хойноос удаан хөөцөлдөж удаан чаргууцалтаж тэ энэ ажил нэг л бүтэхгүй байгаад байсан энэ ажилтай нь бүтэх болно. Сахиус тэнгэрүүд нь энэ ажлыг бүтэх талаас бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа шүү гэж байна. Тэгэхээр удаан хүлээсэн тэ ялангуяа энэ нэг тийм бичиг цаастай холбоотой ажил байна. Энэ бичиг цаастай холбоотой ажил ер нь бол 5 сартаа багтаад нааштай шүү бүр. Нааштай хариу танд дуулгана гэж байна. За одоо харин таны ажил карьертай холбоотой хэсгийг харъя. За ажил карьерийн төвшөнд таны цалин хөлс тэ орлого энэ болгон чинь бүр нэг дахин буюу тэг бүр ингээ 2 дахин өсгөр бол харагдаж байна. Одоогийн авдгаасаа бүр ингээ за бараг 3 дахин шахуу өсөх. Эсвэл ядаж л 5 сарда та энгийн үедээ олдгоосаа бараг 3 дахин илүү их мөнгө тэргийг хатгандаа оруулах энэ боломж нээлттэй харагдаж байна. Та одоо ч гэсэн энэ боломжоо олоод харсан байгаа юм байна. За нэг ийм боломж байна. Энийг юу н хийвэл ямар вэ гэж бодож байгаа бол энэ боломжоо дахин нэг нэгтэлж үзээд ихлүүлэх зүгээр байна. Тэний энэ хичээ зүтгэж байгаа зүйлтэй нь үр өгөөжөө тэгээ олцох юмраа өгөх болно гэж байна. За ажил карьерийн төвшөнд ерөнхийдөө бол бус группүүд дээр бас тэгэж гарч исэн. Олон цагаар уйггүй ажиллаж исэн бол энэ зүйлд ерөнхийдөө бол цэг тавьж эхэлж байгаа хүмүүс. Магадгүй нөгөө ажлын талбар нь тэ хавар болоод хүмүүсийн амрах цаг нь эхлээд ч юм уу тэрнтэй холбоотойгоор маш их одоо хичээгээд ажлын 8 цагаар хэтрүүлж ажиллаад өглөө эрт цуглаад орой тараад исэн. Тэгээ бүх ачааг нуруунд дээр авч яваад исэн. Магадгүй амьдралынхаа хажуугаар ажиллах гэж, ажлынхаа хажуугаар амжих гэж ингээд бүр өөрийгөө тартагтан тулгаж байсан бол энэ зүйлд цэг тавих болно гэж цэг тавьж байна. Нэг л мэдгээд биетэй нь хөнгөрөөл, нэгэд мэдгээд сэтгэлтэй нь хөнгөрөөл
нэг л нэг тийм нисгэд бэлэн болчихсон. Ийм мэдрэмж бол байна ажил карьерийн төвшөндөө. Магадгүй таны амрах тий одоо чинь зүүнний 3 сар амардаг ямар ажлууд байдаг үлээд. Тэр хэрвээ тиймэрхүү дэм мэрэгчлээ хүн байвал таны амрах тий нуруугаа тэнэлгэх сэтгэлээ сэргээх энэ үйлрэл тань эхэлж байна гэж байна. За ажил карьерийн төвшөндөө ер нь бол дараагийн шинэ ажлаас тэгээ нэлээд гайгүй албан тушаалаас ажлын санал ирэх болов уу гэж харагдчихэв. 5 сар. Та тэгээд энэ ажлыг бас удаан хугацаанд өөрөө жоохон шохоорхсон байх магадaltaй. Тэгээ одоо энэ компанид ороод эдийн ирээний цалин аваад эсвэл энэ компанид орвол ажилчдаа өгдөг нэмийн одоо баталгаа нэг сайн юм бэлээ. Энэ талаар юу нь явбал их зүгээр байсан да гэд нэг компаниг эсвэл нэг ажлыг тоож гэлжсэн бол яг энэ талбараас тань руу чиглээд ийм ажлын санал эсвэл ийм боломж гарч ирэх болно гэж байна. Тэгээ та энэ тал дээр маш их гоё уриалга юм байна гэд хэлж байна. За тэгээд ажил карьерийн одоо явц жоох удаашрж ирэх нэ. Одоо өнгөрсөнд юм л бол тайлан цаацаа тэг юм л бол сарын сүүл болоод эсвэл гинт оны эхлэл болоод бүх тайлан тавцаа юм дээр нэг л суугаад сунжраад хоошоо суугаад тэг нэг л нэг тийм хоног хугацаа яаж өнгөрөөд байгааг нь мэддэхгүй л ажил дээр хамаг амьдрал өргөдөд байсан бол энэ зүйл жоох удаашрж эхэлж байна. Тэгээ учир нь олдож байна. Юун дээр одоо хэрэгтэй хэрэггүй ямар зүйл дээр цаг хугацаа өнгөрсөн гэдгийг эхнээс нь эхэлж тооцож харж байгаагаар бол дүрслэгдэжээ. За дараагийн нэг зүйл нь болохоор хэм маягт баригдахгүй ажиллах болно гэдэг. Нэг л ажил карьерийнхаа төвшин нэг л гоё эрх чөлөөтэй яагаад байна. Ажлаа хийж байгаа тий орлого ингийн үеэсээ өссөн. Ажил дээр эрх чөлөөтэй. Тэгээд өмнөшгөө хүнд байхаа болцсон. Шинэ ажлын санал ирсэн. Цаг хугацаа яаж урсаад байгааг мэдэхгүй нэг тийм байдалтай гацсан гонигтай байгаад гэсэн бол энэ байдал нь зогсож ирж байна. Тэгээ одоо өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр явах энэ цаг үе нь эхлээд байна гэж ажил карьерийнхаа төвшин. Тэгээд дараагийн аялал гэдэг энэ магадгүй таад ажлаа солих хэрэгтэй гэсэн үг юм болоо да. Эсвэл бол яаж л ажлынхаа одоо жишээ нь тушаал твшигч юм уу эсвэл яг хийж байгаа ажлаа нэг жоох өөрчлөх цаг үе нэрсэн байна гэж бол харагдаад байна. Тэгээд ямар нэг зүйлийг дуусгана гэдэг энэ ажил карьерийн төвшөнд сэтгэл зүйтэй холбоотой, эмэгтэй хүнтэй холбоотой гэвэл магадгүй хэрвээ ажил дээр чинь хил ам хэрүүл тэмцэл болоод исэн бол энэ хүн ажлаасаа явах юм уу? Эсвэл та тэр хүнтэй хамт ажиллаа орхиод шинэ дараагийн амьдрал руу шинэ дараагийн алхам руу явж байгаа байдлаар бол харагдаад байна. Хөл дээрээ баттай зогсож хүсэл мөрөөдөл рүүгээ жигүүрлж тэгэхээр та яалтчгүй шинэ ажил сонирхоод энэ ажлаасаа уйдаад боли гарыг гэж байгаа бол 5 сард нааштай хариу сонсох нэ гэж бол харагдаж байна. Хүсэн хүлээжсэн хариутай нэрх болно. Тэгээ удаан мөрөөдж исэн ажлаас тань санал ирэх болно. Эсвэл бол ямар нэг ажилд орохыг хүсэж исэн бол тэр ажилдаа нь яг таны тэр хүсэж байгаа местэн дээр шинэ ажилтны оронтой зарлах юм уу? Ийм зүйлүүд бол болох боломжтой байна. За. Би шилхэндээ гаргаж байна. Тэгэхээр та ямар нэгэн томоохон эсвэл томоохон боломжийг гартаа хатгаж чадах нэ гэдэг тохио юм шиг санагдлаа. За ажил карьерийн төвшин сахиусууд нь юу зөвлөж байна вэ гэсэн чинь хүч чадал чамд бий. Тайвшраад тогтун сэтгэлээ тогтун байлгаад өөрийнхөө хүсэж байгаа тэр ажлын байрыг, өөрийнхөө хүсэж байгаа тэр ажлын местийг, өөрийнхөө хүсэж байгаа тэр ажлыг, өөрийнхөө хүсэж байгаа тэр амжилт бүтээлийг өөрлөгөө дуудаарай гэсэн байна. Өөрлөгөө дуудаарай. Яагаад гэвэл хангалттай чадвар аяас нөөцтэй тохироо бүх зүйл байна. Гол нь та энэ бүх зүйлийг өөрлөгөө дуудаж өгөх байна гэдэг хэлж байна. За дараагийн нэг дугаарт нь байгаа газраасаа өөрийгөө чөлөөл. Тэгэхээр энэ яалтчгүй л хуучинтайгаа битгий зурлаа. Шинэ газар руу жигүүрээ дэлгээд нисээ. Чамайг ингээд торон тойрсоор агаад нис чаддаг гэдгийг чинь хүртэл ингээд мартуулах газар ингээд энэ айгу хуучин газар руу ингээд айгу дайралт орж ирээд байгаа юм. Хэрвээ та одоогийн байгаа ажил дээрээ нэг л сэтгэл ханамжгүй
Эсвэл би энээс илүү чадах байсан даа гэж ивэл гисэн бодол мэдрэмж байдаг бол эн чинь бараг сэхүүсүүдтэй чинь таарад байна гэж хэлэхэд бол хэлэлцгээргүй байна. Сэхүүс тэнгэрүүд нь бол ялцчгүй л тэгж зөвлөж чинь тий. Хуучинтайгаа битгий эвлэрээ. Одоо шинэ ажил руу яваа. Чи чинь өөрөө ингэ нисч чаддаг жигүүртэй юм шууштэй. Гэтэл чи хорон дотор байсаар хагаад даалгавчтай гэдгээ мартсан байна. Нисч чаддаг гэдгээ мартсан байна шүү дээ гэж бол хэлээд байна. Тэгээд айдастай тэгсэндээ шинэ амьдралыг эхлүүлж өөрийнхөө даалгавчны эр бэрийг ашиглалтээ өөрийнхөө хүч чадлыг ингээд дээд зэргээр ашиглаж өөрийнхөө замыг гэрэлтүүлэн гүйгүүлээ гэж байна. За тэгээд эхний 1-2 сардаа бол нэлээд чанга бүдэрч магадгүй гэж нэлээд бэртэл хохирол амсаж магадгүй ажлаасаа гараад тий хууч ажлаасаа гараад шинэ ажил руу орох нэг ихний 2 сар жоохон хүндхэн өнгөрч болцсохгүй. Гэтэл та хуучин ажлаасаа гарч байна гэдэг чинь тий энэ үйлдэлээрээ та хонглын үзүрт тэрлэг хасаас шүү гэж. Хонглын үзүр буюу тий одоо энэ хоригдсан энэ урт хонглоосаа гарах гарцыг олж харж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийнхаа шинэ ажил дасаад тогтоод өөрийг ажиллаа ухамсарлаад эхлэхээрээ тэр хонглоосоо бүрэн чөлөөлөгдөж өөрийнхөө эрх чөлөө аз жаргалыг мэдрэх болно гэж байна. За одоо харин мөнгө санхүүтэй холбоотой хэсэг эхэлж байна. За ажил карьер дээр ийм зүйлсүүд байгаа ахны. За мөнгө санхүү дээр юу болоод байна гэдгийгсэн чинь ямар ч хэсэг хэрэггүй зүйлд мөнгөө өрхөө болно гэж чинь 5 сар. Та ямар ч хэсэг худалдаа авалт хийхдээ аягүй төлөвлөлөөд байна. Энийг авахаар надад ашиг нь юу юм те? Энийг авахаар зарлага нь хэрэг. Орлого зарлагын харьцаа нь ямар байгаа? Зарлага нь орлогоосоо их гарч гэнэ үү? Орлого нь өндөр байж чадж гэнэ үү? Орлого өндөр мөртлөө дагаа зарлага ихсээд байна уу гэдгээр та яг мөнгө санхүүгийн тал дээр маш их юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж гин. Тэгээд өнгөрсөн 6 сард юу хийж яаж явснаа нэлээд эргцүүлэх байдалтай бол харагдаад байна. За тэгээд бас мөнгө санхүүгийн тал дээр өөрөөсөө мөнгө гаргалахгүйгээр ер нь 5 сард нэг 2-3 удаа бол тансгалчаад ах. Тэ хүнээр даалгаад тансгалчих ийм боломж гарч ирнэ гэж байна. Магадгүй холын хамаатан тань ч юм уу тэ эсвэл таныг таньдаг хин нэгэн тань тэнийг орой хоолнд урах эсвэл бол хоол заагаар дайлах ийм зүйлүүд гарна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биш бусдын мөнгөөр зугаацах, бусдын мөнгөөр жаргалтай байх. Ийм боломж гарч ирнэ гэсэн энэ карт гарч ирж байна. За. Бас яах юм бэ? Мөнгө санхүүгийн тал дээр мөнгө зээлсэн найз тань тий эсвэл ойр дотны хүн тань эсвэл зүгээр л танаас мөнгө зээлсэн хүн танд зээлсэн мөнгөө хүүтэнд буцааж өгнө гинэ. Одоо магадгүй олон сар жил тий багадгүй та бүр мартаа за энэ өгөхгүй юм байна. Бүр болий мартчихъя гэд нилээн хүлээлгцэн байсан хүнгийн туцаар яриад хүү их хөвгшөнд ансаа явуулаарай. Би мөнгөтэй болцсон шүү. Одоо хийгээдгий. За зээлснээс хойш хэдий хэр хугацаа өнгөрсөн байна. Түүн тэд болж гин үү? За би яг одоо хийлээ гэд. Ингээд анс руу тань мөнгө орж ирэх төлөвтэй байна. Тэгээд та мөнгөө сайн төлөвлөснөөр санхүүгийн эрх чөлөөнд өөрийгөө хүргэж байна гэж харагдаж байна. Тэгэхээр 5 сар та мөнгөн дээр маш тооцоотой, ариг гантай. Гэхдээ бусдаар даалгаврын цаашийн тий өөрөө мөнгө хүрхгүйгээр аз жаргалтай байх юм байна. Тэгээд үр авалгаа бол хангалттай авч чадхаар бол харагдаж байна. За тэр нөгөө нэг бусдаар ингээд даалгана гэсэн шүү дээ. Тэр бол нэг юм уу хоёр л байх баг. Гэхдээ аль болох заяа олон хүн цугларсан, олон хүнтэй үйл ажиллагаа, тий баяр хөөр энэ зүйлээс жоохон татгалзуул зүгээр байна гэдэг чинь. Тэгээд зарим хүн дээр бол ингэдэж шүү дээ. Мөнгөө хадгалаарай, цуглуулаарай, мөнгөө хадгал цуглуулж ийж ярвжуулнаа гэсэн чи таних дээр болохоор мөнгөө зарцуулж ийж мөнгөө бүтээнэ гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр худалдаа авалт хийх, эсвэл мөнгөө эргэлтэнд оруулах ийм зүйлийг ингээд сайн тооцоод хийж чадах юм бол энэ нь бараг мөнгөө хадгалж хадгаламжинд ингээ хүүгээр өсгөжснээс илүү их одоо ашигтай байна гинэ. Мөнгөө эргэлдүүлээд өгөө жоохон ингээд эргэлдүүлээд тэ жоохон өсөх хадгаламжинд байгаагаас илүү их болох энэ боломжийг нь илүү үүсгээд өгвөл сайн байна гэж бол харагдаж байна. Мөнгөний тал дээр бол их сайхан зүйлүүд бууж байна. Мөнгөөр за одоо
Захиусцын мессежэн дээр болохоор бүр ингэж байгаа хгүй. Мөнгөөр бороо орж байна. Тэ борооны усыг досох хувингаа бэлдэрээ гэдэг шиг мөнгөөр бороо орж байна. Хитвчээ бэлдэрээ. Мөнгөөр бороо орж байна. Тэр мөнгийг одоо досох хувингаа бэлдэрээ гэж бол хэлжээ. Тийм мөнгө санхүүгийн байдал бол илт сайн байна. Ингээл хувингаар нь цутгаад байгаа юм шиг их усрахыг бороо орж байгаа юм шиг мөнгө бол тань руу ингээл бүхлээрээ саяараа тэ 10 20 саяараа ингээд гүүж орж ирэхээр бол харагдчихээн. За тэгээ бас юу вэ? Мөнгө ингэж их хэмжээгээр орж ирэхийнхаа хажуугаар таны амьдралын бүхий л салбарт хүрэлцээтэй байна гэж харагдчихээн. За одоо жишээ нь зарим хүмүүс мөнгө орж ирэхэд зөвхөн эрүүл мэндэд зарцуулаа байж итэл дуусчдаг. Эсвэл гэрийн хоёр зүрхийг авахд мөнгө нь дуусчдаг шүү дээ. Харин таны хувьд болохоор орлого тань тий өөртөө нь хүрээд, ойр тойрныхон чинь хүрээд, гэрт чинь хүрээд, зээл мөнгө чинь бүх зүйлд тань хангалттай хүрэх хэмжээний тийм их орлогыг энэ сард бол хуримтлуулж чадна, олж чаднаа гэж байна. За одоо болохоор таны хүн хоорондын харилцаа. За хүн хоорондын харилцаа 3 өөр зүйлээр харж байгаа. Хуучин бол ганц бие болон сингл гэж хардаг байсан бол одоо таны эхлээд эргэн тойрны хүмүүстэй хүн хоорондын харилцаа тань хэр байна гэдгийг хараад за тэгээд дараагаар нь сингл хүмүүстэй түүний дараагаар хостой хүмүүстэй зориулсан уншлагыг хийх гэж байгаа. За эхлээд эхний ээлжин таны эргэн тойрны хүмүүсийн харилцаа хэр байна гэдгийг харъя гэж байна. За эргэн тойрны хүмүүс танд одоо тeenч таатайч биш, таагүйч биш. Зүгээр л яг уу ингийн танилын чинээнд бол харьцдаг гэж байна. Гэхдээ ингээ нэг амар нилуун тийм ойр татна биш юм шиг хэрнээ ийм нэгт холбоо бол харагдчихээн. Тэгэхээр ингээд тэр болгон таны эргэн тойрны хүмүүс танд ингээд сэтгэл хөдлөл харуулад байдаггүй мөртлөө таны тухай нэг амар муулаад араар чинь янз бүрийн яриад ингэж явдаг хүн бол маш цөөхөн. Яг уу байвал нэг өсрээд нэг л юм уу хоёр л тийм хүн байх боломжтой. Өөр бусдаар бол таныг өөлөөл муулаад гоочлаад ах ийм хүн бол байдаггүй гэж бол харагдчихээн. За тэгээд эргэн тойрны хүмүүс тань гэхдээ бас юу байгаад байх юм? Яг эргэн тойрны хүмүүстэй нь бол тань руу чиглэсэн байдал нь бол саяг байгаа нь шүү дээ. Та харин эргэн тойрныхоо хүмүүс рүү чиглэхдээ бусдаас айгүй тийм хайгаад ах юм. Хайгаад гомдол их хилээд байна. Тэгээ намайг ийм мундаг хахад та нар олж гардаггүй. Намайг ингэж яхад та нар ингээд олж үздэггүй те. Та нар тэгдэггүй үздэй. Би хичээдэг штэ гэдэг нэг тийм үнцэг гарч ирж харагдаад ах ерөөсөө. Би мундаг байхад те намайг үгүйсгэж юм. Би ингэж яхад намайг тоохгүй байна гэдэг тиймэрхүү дөө. Одоо нэг ясандаа бол хувиа хичээсэн хандлага таны зүгээс гарч ирж байна. Та нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөлөөс болоод нүдтэй сохорцсон юм шиг л харагдаад байгаа юм. Тэрнээс эргэн тойрныхон таны бодсон шиг муухай зантай байгаад таны бодсон шиг чинь бүдрэхийг ч хүлээгээд ингээ байгаад байдаг хүн амьтан харагдахгүй байна. Бүр тэр итгэл зарим нь таныг ингээд үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг те. Олон жилийн өмнө найзал нөхрөлж байсан ч гэсэндээ одоо ч гэсэн таныг сайн сайхнаар ингээд дурсаж явдаг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Та болохоор ерөөсөө алиндаа ч итгэхгүй хүн бүхнээс зайгаа бариад өөрийгөө ганцаар талтунд орхичихсан байгаад байгаа болтой бол харагдаад байна. За гэхдээ хаа очид танд хүүхдүүд их сайн ханддаг болтой. Тэгээ бага насны хүүхдүүд ингээд том болсон нас бий гүйцэн хүмүүстэй жоохон хил үгээ ололцохгүй тэгээ юм л бол жоохон муудалцаал юм л бол нэг жоохон тийм болчих гээд байдаг бол хүүхдүүдтэй айгүй хөөрхөн ойлголцчихдаг тий. Хүүхдүүд танд юу болсноо хэлцдэг. Та ч гэсэн хүүхдүүдээс нэг нууж хаалгүй нэг ингэсэн тэгсэн гэдгээ нэг тойр утгаарч болов хэлцдэг гэж бол харагдаад байна. За тэгээд та бас өөрөө жоохон орчны хамааралтай хүн байх магадaltaй. Яагаад гэхээр хүн тантай ингээл сайхан мэдлэл хүй сайнууд хэрэг инээ яаж нээж ингээл урайлахын хандвал та бас яг өөдөөс нь тэгдэг. Өө тэгсэн ингэсэн яасан ийсэн. Өө за гэд айгүй гоё найрсаг харилцаатай болчдөг. Харин эсэргээрээ хүн тань руу жоохон зандчаал уурлаал тэ өө ирээл ийм сонирн байвал та яг тэгээд хуурчдаг. Танд нөгөө өөрийн харах өнцөг
өөрийн мэдрэх харилцах өнцөг гэдэг зүйл жоохон дутмаг харагдаад байна. Энэ талаа хөгжүүлж би өөрөө те би даасан би болвол хүнтэй ингэж харьцдаг, ийм байсан ч гэсэн ингэдэг гэсэн тийм өнцөг харагдахгүй байна. Инээвэл инээчдэг, уурлал ууралчдаг. Хүн танд руу ямар үйлдэл сэтгэл хөдлөл гаргана, та яг тэгж дагаж гаргаад байгаа болтой бол харагч. Нэг усандаа өөрийн толгойгүй юм шигтэй тэр хүний сэтгэл хөдлөлөөр өөрийгөө удирдаад байна гэж бол харагдаж байна. За гэхдээ тэ хаа очиж найз нөхөд сайтай юм уу да. За тэгтээ бас нэг ийм зүйл байна. Маш сайн найзууд байж байгаад амьдралын эрхэнд салчихсан тэ. Амьдралын эрхэнд салчихсан гэсэн. За зарим хүмүүс нь болохоор амьдралын эрхэнд ингээ найзсаа ингээ хол байгаа. Нөгөө хэсэг хүмүүс нь болохоор найз нь одоо бурхны ертөнцид байгаа ийм хүмүүс бас байгаа юм байна да. Тэгэхээр та ийм хүн хэрвээ байдаг бол тэр хүнийг зорж уулзаад нэг сэтгэлээ нээж сэтгэлээ твтэхийг бодоорой гэж бол би танаас хүсгээр байна. Тэгэхгүй бол дотор нь нэлээд том зүйл буглаатай байгаад байгаа болтой бол харагдаж байна. За ингээд орчин тойрон тийм гэр бүл тийм хүүхдүүд тийм найз нөхөд тийм. За ингээд таны орчин тойрны хүмүүсийн одоо харилцааны уншлага ингээд болсон. За одоо сингл болох хостой хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. Эхлээд сингл хүмүүс маань бичлэгтэй орчин суугаарай. За манай синглчүүд маань тэ 5 сард юу болох юм бол доо юу өрнөх юм бол доо гэдүүлээ. Синглчүүдэд маань ямар гарц гаргалгаа зөвлөгөө тайлбар байгааг харъя гэсэн чинь хайр дурлалын салбар дээр ямар нэг тийм онцгой зүйл бол болохгүй гэж бол харагдаж байна. За манай синглчүүдийн хувьд маань ямар нэг хайр дурлалын харилцаа уучлаарай 5 сард бол харагдахгүй байна. Гэхдээ чамлахаар чанга атга гихчээр хайр дурлалын биш ажил хэргийн найз нөхдийн маш бат бөх нарийн нандаа харилцаа үүснэ гэж байна. Тэгээд энэ дээрээс хараад өмнөх уншлагтаа ингээд бодохоор холын хамаатан тий зүрх сэтгэлтэй маш чухал байр суурь эзэлдэг энэ хүнтэй дахин уулзах, уулзрах тий удаан хүлээсэн, удаан уулзахыг хүссэн энэ хүнтэйгээ уулзах ийм боломж бол гарч ирнэ. Бүр ингээд удаан уулзаа тий хажуунаас нь бүр холмооргүй санагдаад маш ийм урт чин сэтгэлийн ярилцлага болно гэж бол харагдаж байна. Тэгээд та энэ ярилцлагаас үүдээд тэр удаан уулзахыг хүссэн энэ хүн танд маш их том энерги өгөх юм байна. Маш их энерги өгнө. Магадгүй бүр хөдөө гадаанаас ирсэн, байгалаас ирсэн хүн байвал бүр их зүгээр шүү заяа. Эсвэл бол өөр газраас ирсэн ч юм уу, гадаадаас ирсэн ч юм уу. Энэ хүнтэй холын эсвэл бол ийм удаан уулзаагүй хүнтэйгээ уулзаж, тэ сэтгэлээ твтээж, сэтгэлээ амрааж, энэ бүхнээс та маш их ирч хүч авч, энэ ирч хүчээрээ дараагийн ажил үйлдэлээ маш зоригтойгоор эхлүүлж, үүнийгээ хийж, ард нь гарч, үр дүнгээ үзэж, өөрийнхөө итгэл үнэмшлийг бий болгох ийм чухал томоохон уулзалтыг бол хийж чадгаар харагдаж байна. Манай синглчүүд маань хайр дурлалын арманчиг учрал байхгүй ч гэсэндээ найз нөхдийн нандин холбоог 5 сард сэргээх нь байна. За харин манай хостой хүмүүс маань за хүзэр бараг хойлж бишээ хүзрөө бараг нээж эхлэх байхад шууд ийм мэдрэмж орж ирж байна. Бүр маш том хатуу анхаарал орж ирж байна шүү заяа. Одоо муухагаар би яг та нар руу дайрч тавшилах гэдэг. Хэрвээ та анзаарсан ч байж болно, анзаараагүй ч байж болно. Таны харилцаанд 3 дахь хүн ямар нэг байдлаар нөлөөлөд байна гэж үзэх юм бол тэгээ ялангуяа тэр нь таны оролцоотой байх юм бол та өөрөөсөө ичээрэй гэж байна. Хүний хүүхдийн жаргалыг хулгайлж, хүний хүүхдийн нулимсыг үзэх гээгүй юм бол одоо энэ үйлдэлээ зогсоо гэдэг тийм том маш том анхаарал ирж байна. За хэрвээ ийм зүйл байхгүй гэдг юм бол ямар нэг ийм 3 дахь чигтгээд бол харилцаанд нь оролцоод байна. Одоохондоо тэгтээ гимгүү явж байгаа ч гэсэндээ хожмын өдөр хор болохгүй. Сайн анзаараарай тий илүү даврааж болохгүй шүү гэсэн
сэрэмжийг бас хүргэх гэсэн зорилготой бол тэ. За хүзрөө нээсэн чи яг баталж гин бүр. Та ингээл бит хоёр болж бүтэж гин тэ, бит хоёр гоё аз жаргалтай байна гэд бодоо авчихсан чинь ардууртай тэ, ард нуруугаартай ингээд дараагийн харилцаа эсвэл хин нэгэн хоёрын харилцаа руу шургалах гад үзээд байна. Тэ, гурав дахь тал болох гад үзээд байна гэж бол харагдаад байна. За гэхдээ тэр нь бүр хамгийн муухай зөв нь болохоор та хэрвээ тэр хүн навлал өөрөөсөө ичхэн байна. Хэрвээ та энэ тухай мэдгүй таны нөгөө хүнтэй тэгээд байгаа болвол нөгөө нэг цовин татаад байна гэдэг чинь бас учиртай шүү тэ. Тэр хүнээс нэг болгоомжлоорой. Эсвэл бол зүгээр шууд ярилцаад тэ. Чи яг энэ тал дээр ямар бодолтой байгаа юм? Энэ хүнийг ингээ 3 дахь хүн болгохыг зөвшөөрөх юм уу? Ингээд ахын бол хоёул ингээд салъя. Тэгээ хин хинийхээ сэтгэлийг ч үрхгүй, цагийг ч үрхгүй байцгаа гэдгээ маш тодорхой ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд тэр хүнд одоо нэг хэмжээстээс илүү битээ боломжтой гарах хэрвээ та ингэж хэлээд салвал салын нийлүүлнээсэн ч гэж нийлээ гэдэг үгээ хэлчихэд нэг 7 хоног л хараарай, нэг 7 хоног. Тэгэд үүнээс илүү хэтрэх хэрэггүй. Хэрвээ энэ 7 хоног дотор энэ хүн хангалттай, дөрвтэй шийдэл хэлж өгч чадахгүй бол тэр хүнийг тэдэнд нь үлдээ. Өөрийнхөө амьдралын сайн сайхныг бодоо гэж байна. Өөрийнхөө сэтгэлийг биеийг үргээгүй болвол энэ 3 дахь хүн байна уугүй юу гэдэг шинжилгээг маш хурдан хийх хэрэгтэй. Та хоёрын харилцаа хэр хэврэг болж ин гэдгийг маш хурдан үнэлж дүгнэх хэрэгтэй. Цаашд үргэлжлүүлэх хэрэгтэй юу? Хэрэггүй бол болий. Хэрэгтэй гэж үзвэл нэг сайхан ярилцаад ингээд явъя гэж байна. За зарим хүмүүс одоо болохоор ингэсэн ш түрүү боломж олгоод явж болно. Боломж олохгүй гэвэл өөрийгөө бодоод урагшлах хэрэгтэй гэж. За боломж олгоё гэсэн хүмүүс маань тий энэ хүндээ боломж олгоё гэсэн хүмүүс маань хоорондоо ярилцаад л нэгэн шийдчихсэн бол өнгөрсөн асуудлуудыг нь битгий дахин зөвхөөрөө хамтдаа гар гараасаа хөтлөөд урагш тэмүүлэх ийм харилцааг үүсгэрээ гэж байна. Тэрнээс ш за хоёлаа мартыг шинээр эхлэе хоёлаа хамтдаа гэж гараасаа хөтөлцчөө чи тэгээд дээ чи ингээд дээ чи хэрвээ би хэлээг бол чи мэдгүй ах байсан мэддээ гэдэг ийм дайралтууд битгий игэрээ тий нэг мөсөн цэг тавьж байгаа бол энэ асуудалтай дахиж зууралдахгүй гэсэн үг шүү гэдгийг ингээ батны ойлгож аваарэ гэж бол хэлээд байна. За одоо таны мэрэг өрөхөд бол дуусах тийшээгээ хандаж байна. За тэгсэн чинь за энэ сард хэдүүлээ манай 2 дугаар группийнхан маань юунаас одоо анхаарч болгоомжлох ёстой вэ гэдэг хэдүүлээ харъя. Юунаас анхаарах юм? Юунаас болгоомжлох юм гэсэн чинь нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг бити мартаарай гэж хэлж байна. Тэгээ нэг зам одоо болгоом байлаа гэхэд за миний амьдрал ингээл дуусчих байгаа юм байна. Ингээл бүх юм дуусаа энэ цэг тавья гэд уйлж гунгэлжтэй орил чарлах биш. За нэг хаалга хаагдсан. Энэ хаалга хаагдж байгаа бол дараагийн хаалга нээгдсэн гэсэн үг. Би тэр нээгдсэн онгорхон хаалгыг олох хэрэгтэй гэд ингээд хурдтай явах хэрэгтэй байна. Нэг газраа шаналал, удаал, зогсоол тий. За гарцгүй болчлаа. За ингэчлээ гэд шалтак тоожоод уйлаад ураагаад ахыг бол дэмжихгүй байна гэдэг чинь. Тэгээд нэг зүйлд хит их битгий төвлөр. Тэгээ олон зүйлийг л амжуулах хэрэгтэй шүү гэж байна. Нэг зүйл төвлөрөл одоо зөвхөн ажилдаа л анхаарад байх юм бол амьдралтай буруудж байна гэсэн үг 5 сард. Ажилд анхаарч болохгүй гэсэнгээ зөвхөн амьдрахтаа л анхаарад байвал бас буруудна. Ажилдаа ч ажиллана, амьдралдаа ч амьдрна. Дундуур нь гарч ирж байгаа жижиг шажигч гэлтгүй бүх асуудлуудыг яг тав шийдэж ардна гарнаа гэсэн энэ үзэл баримталтай байгаарэ гэж байна. За тэгээд ямар нэг шин зүйлтэй бяцхан зүйл. За ялангуяа бүр хин нэгэнд үг хэлэх байгаа бол асар сайн тунгааж бодоорой гэж байна. Та ингээ сайныг хүсээд хин нэгэнд ингээд үг хэлждэг. Нөгөө хүн нь энэ намайг муугар хэллээ гэж бодчихгүй. Тэгэхээр үг хэллэндээ маш их анхаарч хизээ хаана хинд юу гэж хэлэх үү, хаана юу гэж дуурал зөв болох уу,
хаана юу гэж дуурвал буруу болох вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй шүү гэж бол дахин сануулж байна. За тэгээд энэ сартаа ерөнхийдөө бол юу хийвэл зөв сайн байх вэ гэдгсэн чинь өөрийгөө ер нь таниулах зүгээрээ гэж. Өөрийгөө ямар байдлахыг хүсдгээс илүүтэй би өөрөө ямар байдалтай байна. Тэ ирээдүйд юу хүсэж байна? Үүний төлөө би юу хийх юм? Одооноос яах юм? Энэ бүх үйлдэлийнхаа төлөө өнөөдөр миний хийж чадах зүйл яг юу юм бэ гэдэг дээр илүү сайн төвлөрөх хэрэгтэй байна. Тэгээд айлаас ирэхээр авдраа авах гэхчээр бусд хүмүүсээс зөвлөгөө сонсоод лекц юм хүмүүнд яваал тэ бусд хүмүүсээс ингээд авах ёстой зүйл эсвэл бусд хүнээс сонсох ёстой үгийг дуулгаж нэрэж байхаар өөрийнхөө учрыг бол тэ өөрийнхөө амьдралд санаа зов гэж байна. Яг уу хэрэгтэй зөвлөгөөгөө авах нь зөвөө. Гэхдээ юм болгоныг тэр хүнээс асуух. Юм болгоныг одоо бурхан шашнаар зохицуулах гэдэг зүйл бол яавч зөв биш ээ гэж байна. За тэгж байна. Дараагийн нэг зүйл нь болохоор эрүүл мэнд биеийнхаа тэгээ энэ эрүүл мэнд сэтгэл зүй биеийнхаа тал руугаа нэлээд сайн анхаарч ийм эмчилгээ хийх нь сайн байна гэж байна. За ингээд таны уншлагыг энд хүрээд өндөрлөж байна. Танд даas жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Сайн байцгаана уу? 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань бичлэгээ тавтай морилно уу? За ингээд бүгдээрээ бичлэгээ эхлүүлцгээе. Та их ингээд 5 сард биелүүлэхийг хүсэж байгаа 3 хүслээ эхлээ бодоорой. 3 хүслээ бодоорой. 1 2 3. За эхний хүсэлтэй. За эхний хүсэлтэй нь ер нь биелэн нэлээд сайн биелэн юм байна. Биелэх зам мөрөн тэ биелэх одоо тохироо бүр юу гэдгийг биелэх боломж нь нэлээд сайн бүрдчихсэн байх шүү заяа. Магадгүй сахиус тэнгэрүүдтэй нь ингээд танд нэлээд тусалж таны төлөө хичээж аваад сүүлийн 1-2 үйлдэлийг танд үлдээх юм байна. Тэгэхээр таны ингээд бодож байгаа энэ ихний хүсэлтэй нь биелэх шатанд ороод эхлэнгүүд та за биелэх нь гарцаагүй боллоо гэд зүгээр сул хайчиж болохгүй. Биелэх төхөх тусам би илүү хичээх ёстой гэд дайчин тэгээд илүү сайн урагшилж түүнийхээ төлөө илүү сайн тэмцэж өгөөрэй гэж хэлэх байна. За таны 2 дугаар хүсэл. 2 дугаар хүсэл тань ер нь бол бүрэн биелэх гэхээсээ илүүтэй биелэх бүр ингээд биелэх хангалттай том ийм боломж гарч ирдэг гинэ. Одоо чинь та машин авахыг хүсэж илаа гэхэд яг машин авахгүй маа гэхэд машин авахтай нэг мөнгөтэй болох ч юм уу. Яг тэр хүслээ биелүүлэх боломжтой нь бүр ингээд хангалттай хэмжээнд бүтэж гарч ирэх юм байна. Энийг хиймээр байна. Магадгүй байр авахыг хүсэжсэн бол тий эсвэл бол одоо юу ч гэмээр юм дээ. За энэ хантайгаа уулзахыг хүсэж байсан бол та ингээд танихгүй хүмүүсийн шинэ хүрээлэлд орох ч юм уу. Яг дараагийн нэг алхам, дараагийн 2 дахь алхам ч юм уу. Энэ ингээд их зүйлийгээ бүтээх, бүр ингээд гарцаагүй бүтэх маш том боломжийг өөрийн болгоно гэж байна. За таны хүссэн 3 дахь хүсэл. 3 дахь хүсэлтэн танд жоохон хэрэгцээгүй хүсэл байсан болов уу? Тэ. Ингээ зарим хүмүүс шунаад байдаг мөртлөө хизээж өөрийн болохгүй зүйлийг араас яваад байдаг шүү дээ. Таны 3 дахь хүслийг бол тийм зүйл байна гэж бол харагдаж байна. Та бүр энэ 3 дахь хүслийнхоос удаан хөөцөлдөж, удаан ноцолцсон байх магадaltaй. Тэгээ бүр энэ ингээд ядчил энэ 3 дугаар хүсэлтэй нь бүр ингээд гараа сунгаад авчих тайны ойрхон санагдаад идэг. Тэгтээ ингээд нэг өөрийн болж болтгүй нэг тийм чон туулааны тоглоом шиг байнгын нэг хөөцөлдсөн маш ойрхон байгаа мөртлөө одоо л хичээжвэл миний болох нь одоо л хичээжвэл яг болох чинь гэсэн нэг тийм мэдрэмжтэйгээр удаан энэ зүйлийнхоос хөөцөлдсөн байна. Тэгээд энэ зүйлтэй жоохон танд ээлгүй учраас ер нь биелэхгүй тал руугаа нэлээд чиглэлчихсэн байна гэж бол харагдаж байна да. За одоо болохоор 5 дугаар сар танд юу хэлэх байгаа вэ гэсэн чинь за нэгдүгээрт нь сэтгэлийн амар амгалан байдал, сэтгэл зүйн ингээ идэгрэл, сэтгэл зүй рүү чиглэсэн маш томоохон одоо ахиц дэвшил амжилтыг танд өгч байна. За гэхдээ энэ амжилт нь хүнд болон өөрт боддоор харагдах гэхээс илүүтэй сэтгэл зүй тань те магадгүй та дараагийн 20-30 жил итгэл төгөөс амьдрах
Энэ нөхцөл боломжтой нь бүр ингээд хангалттай хэмжээнд биелэж бүтэх болно гэж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор гэр бүл гэдэг зүйл гинэ. Гэр бүл. За энэ ямар утга илэрхийлж болох вэ? Гэр бүлийг танд бэлэглэнэ гэдэг. За дөрвөн өөр утга ерөөхдөө бол тайлж болох юм шиг санагдаа. Нэгдүгээрт гэр бүлийн уур амьсгал танд эвгүй те хэцүү харанхуй байсан бол энэ уур амьсгалыг та засаж чаднаа гэж байна. За эсвэл гэр бүл гэдэг нь болохоор ирээдүйд гэр бүл болох хэн нэгэнтэй уулзрах те хэрвээ сингл хүмүүс байх юм бол яг бүр ингээд уучрал биш бүр заяаныхаа хантай уулзрах ийм боломж. Дараагийн гэр бүл гэдэг нь болохоор найз нөхөд. За дараагийн гэр бүл гэдэг нь шин танил. За тэгэхээр хоёр дахь бэлэглэх зүйл бол нэг бол танд гэр бүлийн уур амьсгалаа сайжруулах, нөгөө бол заяаныхаа хантай уулзрах, нөгөө бол найз нөхөд, нөгөө бол шин танилтай болох гэсэн ийм зүйлийг бол харуулж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор танд гоо үзэгдлэн бэлэглэх болно гинэ 5 сар. Та өөрийнхөө биеийг тэ гадна үзэмж гоо үзэгдлэн өөрийнхөө гараар уурлаж чаднаа гэж байна. Өөрийнхөө гараар уурлаж чадна. За дараагийн нэг зүйл нь болохоор өөрийнхөө зүүн совин далд ертөнцийг сонирхдаг бол энэ төрлийн энэ талын мэдрэмжээ, энэ талынхаа одоо чадварыг илүү хөгжүүлэх энэ боломжийг танд ингээд зориулан өгч байна гэж. За дараагийн нэг зүйл нь болохоор боломж хідээж дуустдаггүй гэдэг ихтгэл үнэмшлийг тань бэлэглэх болно гэж байна. 5 сар таны тухайд тэ нөгөө хоёр группээс ялгарах нэг зүйл нь болохоор таны тухайд бэлгээр дүүрэн ийм одоо сар байх нэ. Араасаа бэлгэнд болуулсан. Ялангуяа таны энэ өөрт ирж байгаа бэлэгт нь бодит ертөнцийн үр дүнхээс илүү тэр нэг сэтгэл зүй, сэтгэхүйн чандад орших далд ертөнцийн мэдрэмжийн 6 дахь мэдрэхүй рүү чиглэсэн ийм төрлийн бэлгүүд нэлээд хүлээж авах болов гэж бол харагдаж байна. За одоо харин ажил карьер. Тэгээ ажил карьерийн төвшин юу таныг хүлээж ийн? Ажил карьерийн төвшин юу хийх вэ гэдгийгсэн чинь. За нэг зүйл байна. Энерги тань нэлээд уналтанд орсон юм уу да? Хүзэр бүр ширээн дээр биш те хүзрийн дэвсгэр дээр биш бүр ингээд хүзрнөөсөө очиод газар дунаад байна. Тэгэхээр таны хүлээн авах энерги тань нэлээд доошлсон болов гэж бол би хардаад байна. Одоо чинь та дом зүрэн ингээд алтан зоос авах байлаа штэ. Гэтэл та зоосоо ингээд авч аваад гэрлүүгээ авч аваад амьдралтаа зарцуулах хүч тэнхээ байхгүй нь гэсэн. Танд ямар ч сайхан зүйл ирсэн бай түүнийг нь ашиглаж түүнийг нь хийж хэрэгжүүлэх нөөц боломж ирч хүч энерги маш их дутаж харагдаад байна. Тэгэхээр одоо танд нөгөө нэг маш их гоё юм бэлгүүд ирэх гээд байна гэдэг нь штэ. Зүүн совинтой холбоотой гоё бэлэг ирээд байдаг. Гэтэл та тэрийг ашиглаж чадахгүй үрчих үедээ гэдэг юм болгоомж гарч ирлээ. Одоо чинь шинжлэрээ айгүй гоё шоколад авсан чинь шоколадаа идэж чадаагүй байсан чинь ингээд шоколад муудчихдаг ч юм уу. Эсвэл шоколадаа идэх гэсэн чинь шүдэн өвдчихдэг гэдэг шиг. Яг сайхан зүйл ирсэн чинь түүнийг ашиглаж чадахгүй ийм нөхцөл байдалд хүрчих үе дээ. Тэгэхээр өөрийгөө ингээд чөлөөлж, өөртөө амралт өгж, өөрлөгөө чиглэсэн зүйлийг сайн хийх хэрэгтэй байна. Жохон бодит ертөнцид өөрийгөө хүлээд, бодит ертөнцид жохон уусчих гад байдаг тал бас ажиглагдах гэдэг шүү заяа. За ажил карьерийн төвшин гэсэн чинь хэрвээ та энэ хуучин ажлаа болоод шинэ ажил руу орё доо энэ нэстэ болохгүй бүтэхгүй байна гэд хамаг үгээ хэлээд ингээ мэдрэмж байр байдал чинь тартагтаа тулжаад та ингээд яг захиралтайгаа муудалцахад удирдлагатайгаа муудалцахад бэлэн болцсон ийм аимшигтай төвшөнд байгаа бол амьсгаа аваад тий уртаа гихчийн гүнзгий амьсгаа аваад болж өнгөрсөн бүх зүйлийг эхнээс нь сайн бодоодох гинэ. Тэгэхгүй болвол сэтгэлийн хөөрлөөр буруу шийдвэр гаргачих гээд байна гэдэг анхааруулга гарч ирж байна. Цаашаа явах зам харагдахгүй байхад ингээд өөрийнхөө ингээд муухраар зүтгээд байгаа байдал тий багийнхаа таныг ингээ хэлж чиглүүлээд байтал та ингээд үгүй зөвхөн л миний зөв байх хэвээр. Та нарын үгээр би үг хийхгүй гэдэг
нэг осны өөрийнхөө байр суурь дээр ингээд маш сайхан баттай зогсож байна. Гэхдээ та урдтай нь юу хүлээж байгааг мэдхгүй ингээд ангал руу үсэрчих ийм байдалд хүрээд байна шүү гэж байна. Тэгэхээр ямар нэг томоохон шийдвэр гаргах гэж байгаа бол маш сайн тооцоорой. Ядаж та ойр тойрны хүмүүстэй нь юуг зөвлөөд юуг анхааруулад байна гэдгийг талаас нь илүү сайн харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол зүгээр л өөрийгөө зөрүүдэлсэн амиа хичээсэн нэг хүний болгоомжгүй үйлдэл гэдэг зүйл харагдаад байна. Тэгээд өөрийнхөө чадвар чанзаг айгүй хөвгөөсгсөн үйлдэл гарч ирж магадгүй гэдэг байна. Үнэхээр уурлсан, үнэхээр бухимдсан, үнэхээр гомдсон тий. Үнэхээр зөвхөрснөөсөө болоод одоо өөрт халтай маш тэнэгтэй, маш явуургүй үйлдэл хийчих үедээ гэсэн ийм зүйл гарч ирээд байна. Та хичнээн муухай зүйл болсон ч гэсэн тий, хичнээн ингээ хувь хүний тань ингээ бодолтой тэрсэн ч гэсэн дэвчиж өнгөрөх цаг чинь одоо шүү гэсэн ийм бүр маш том сануулга гарч ирээд байна. Тий, дэвчнэ гэдэг нь ялагдсан үг биш шүү. Бүр дараагийн үзрэнд тэгж байгаа байхгүй да. Хаан гэдэг чинь дандаа ингээл ялалтанд хүрээл сэнти дээрээ залгаад байдаг хүн биш ээ. Хаан ч гэсэн ингээд ялагдлыг хүлээдэг ээ. Гэхдээ энгийн хүнээс ялгаатай нь хаан тэр ялагдлыг яаж ялгалт болох вэ гэдгийг төлөвлөө сууж идэг юм шүү. Тэгэхээр та ялагдлыг ялалт болгоорой. Тэ одоогийн амсж байгаа энэ зөвхөрлийг энэ чигээрээ удаан үргэлжлэнэ гэж битгий бодоорой. Тэгээ ирээдүйд хийх үйлдэлээс танд шалтгаалж одоогийн байдалтай нь ирээдүйд засагдана, ирээдүйд сайжрна гэдгийг бодоорой. Ялангуяа энэ салбартаа, энэ ажлын газраа удаан оршин тогтноод удаан ажилласан бол танд дараагийн ингээд шат ахих энэ боломж чинь гараад ирчихсэн тий байж итэл та шинэ газар руу ажиллаа сольж бүх зүйлийг шинээр тгээс нь эхлэх гээд байна. Өдөө хүртэл явсан энэ хичээл зүтгэл цаг хугацаагаа хий дими зүйлд үржих гээд байна шүү. Тийм учраас сэтгэл хөөрөл биш. Тэгээ ямарваа нэг зүйлд боддоор хандах хэрэгтэй байна шүү гэж хэлж байна. За тэгээд тий одоо бол зүгээр л дэвчэж өнгөрөх цаг. Тэгээ үнэхээр хэцүү байгаа бол зүгээр л мөнгөний тухай бод гинэ. Ажил дээр ингээд үнэхээр санал нийлэхгүй, ажил дээр байхад ажлын цаг үнэхээр өнгөрч өгөхгүй, ажил дээр тавдахгүй байвал те юу ч итгэж найдах, хин ч үлдээгүй байх юм бол бүр ингээд гарцгүй байх юм бол зүгээр л мөнгөний тухай бод. Ийм хэцүү, ийм тэнэг байлаа ч гэсэндээ би ядчил цалинцаа авч ин ядчил би мөнгөтэй байна гэд мөнгөний тухай бодоорой. Ингэж л одоо энэ байдлыг засах хэрэгтэй байна гэдэг чинь. Тэгээд ажлаа солих хэрэггүй гэдэг утга нь дахиад бүр гарч ирж байна тий. Өдийг хүртэл явж ирсэн хайрын цаг хугацаа байдаг байгаа да. Өдийг хүртэл олж авсан мэдлэг туршлага, өдийг хүртэл хичээсэн тэр өдөр цаг тий. Өдийг хүртэл явж ирсэн тэр олон нойргүй шүрнүүд, өдийг хүртэл хичээсэн энэ чин их зүтгэлийг зүгээр л нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр цэг тавих нь маш хайр юм байна гэж байна. Үнэхээр харамсмаар зүйл байна шүү. Маш анхааралтай бодоорой гэж байна. За сахиустын бүрүүд энэ тал дээр юу гэж зөвлөж байна гэсэн чинь дураараа байгаад үзээрэй гэх бүр айгүй ууртай гарч ирж шүү. Одоо дураараа байж дунд чөмгөрөөж иргэж одоо ханаа юм шүү дээ тий. Одоо ууралж ирхэлж болоо юм шүү дээ. Одоо сэтгэл хөдлөлтөө захирагдхаа болоод ажиллаа хий тий, уртхаа хий. Одоо өстой болсон гэдэг тийм дүр зураг бол гарч ирж байна. Одоо болсон. Одоо ажиллаа хий. Тэг ярьж боллоо, зугаацч хандлаа. Одоо ажиллаа хий. Мөнгөө ол амьдралаа сайжруул гэд бүр айгүй тийм тод бүр маш их ууртайгаар хэлж байна гэдэг чинь. Тэгээд дахиад нөгөө утга дахиад гарч ирж байна. Энэ хүртэл яаж хичээж ирсэн бэ? Энэ хүртэл яаж зовсон юм? Тэгээ энэ бүхэнд үгүй гэд хэлчих юм уу? Тэр их зовж, тэр их тэмцсэн өдрүүддээ ямар бодол тээжлээ тий? Би ирээдүйд ийм болно гэд бодож ирсэн. Одоо тэр ирээдүйд хүссэн зүйлдээ хүрэхэд маш ойрхон ирчээд бүх зүйлд үгүй гэж хэлээ зүгээр л орхиод явчих юм уу? Гэдэг. За дараагийнх нь болохоор дэсэд үлдчихэл дээ гэнэ. Хичнээн хэцүү байсан ч гэсэндээ нэг удаа дэсч болох уу? Тэ? Одоохондоо л хүчгүй байна. Тэ? Одоохондоо л ийм зүйлийг туулж байна. Гэхдээ одоо ийм байна гэдэг чинь ирээдүйд ийм байна гэсэн үг биш шүү дээ.
ирээдүгээ өөрчилж болно. Ирээдүг рүүгээ зоригтой алхам хийж болно. Гэтээ зоригтой алхам хийж байна гэдг нь өнгөрсний хичээл зүтгэлийг үгүй хийхийг хэлэхгүй шүү дээ. Гэсэн. Эхнийх бол ууртай хэлж шít. Сүүлийн хоёр бол аргадаж хэлж байна гэж бол харагдаад байна. За одоо харин мөнгө санхүүгийн байдлыг харъя. Мөнгө санхүүгийн байдал ямар ах нь 5 сард маань. За цин гэсэн чинь мөнгөө бити хадгалаад гинэ. Мөнгөө хадгалсаар байгаа мөнгөтэй нөмхөр л гэж шүү бүр. Тий арай л удаан хадгалж байгаа юм шүү дээ. Наад хадгалж байгаа мөнгөө баг авсандаа авч урахгүй юу л гэж байна. Тэгээ хадгална гэдг нь багс арвжуулж байгаа хэрэг боловч зарцуулна гэдг нь бас арвжуулахын нэр муу юм шүү гэж байна. Тэр бүгдийг биш юмаа гэхэд хэсэгхэн зүйлээр нь өөрт хэрэгтэй зүйл худалдаж авах. Өөрт хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах их зүгээр байна. Тэгээд ойрын хугацаанд тэ 5 сарын 3 юм уу 4 дахь 7 хоногт мөнгөтэй холбоотой тийм санал ирж магадгүй гинэ. Энэ тал дээр жоохон нухастай хандаад хөрөнгө оруулалт их зүгээр байх болно. Хамтарч ажиллах хүнтэй ч гэсэн их зүгээр юм гэдэг чинь. Тэгээд энэ тал дээр одоо хин нэгэн тань мөнгөний санал тавиад инглээ тэглэх гэх юм бол энэ тал дээр гар битгий татаарай гэж байна. Гэтэ гар битгий тат гэдэг нь бүх мөнгөө өгөх гэсэн үг биш. Арай багыг өгөх гээд байгаа юм байна. Жохоо арвжуулаад эхийг өгөхийг бодорой. Одоо жишээ нь 500 мянга гэх юм бол та нэг 600 700 болгодог ч юм уу. Тэгээрээ тэрнээс сая төгрөгөө бүгдийг үг гэсэн үг биш шүү. Бодож байгаа хосоо жохоо ахиу мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээрэй гэж нь яалтчгүй л нэг хүн танаас энэ тал дээр туслаад өгөөч мөнгө төгрөг өгвөл ирээдүйд ийм боломж нээгдэх байна гэж. За тэгээд энэ боломжийг жоохон ашиглах талаас нь хараад үзвэл зүгээр шүү. За үнэхээр ашиглахыг хүсэхгүй байвал бас ашиглахгүй байж болно гэж байна. За тэгээд ер нь бол цалингийн хувьд тэ орлогын түвшин мөнгө санхүүгийн хувьд төдийлөн айхтар бол ахиц бол мэдрэгдэхгүй. Нөгөө л алдаг мөнгө нөгөө л авдаг цалин бахны. Зарлага бол нөгөө л гардаг зарлагууд гардгаараа гарна. Тэрнээс гинтийн цочир зарлага, гинтийн цочир орлого бол нэг айхтар тод бол харагдахгүй байна. Ганц нэг хүн дээр яг уу гинтийн орлого зарлага гарч ирж магадгүй. Тэрнээс за одоо ингээд таны хүн хоорондын харилцаа нэмэр эхэлж байна. За хүн хоорондын харилцааг 3 өөр зүйлээр авч үзэхээр болсон байгаа. Нэгдүгээрт эргэн тойрны хүмүүсээ тань хоорондын харилцаа, тэгээ танд яаж хандж байгаа. Дараагийнх нь ганц бие хүмүүс, дараагийнх нь хостой хүмүүс гэж ингэж 3 салгаж үзэхээр болж байгаа. За ингээд эргэн тойрны хүмүүстэй танд хэрхэн яаж хандаж байгаа вэ гэдгсэн зүрхэд бол харахад маш дээрэнгүй байдлаар хандж байна тий. Ингээд загинцсан байхад ийм үгийг хэлсэн байхад энэ хүн миний өөдөөс ингэж тэрсэлж чадахгүй дээ гэдэг өнцгөр тань руу ингэж айгүй хандаад байна. Тэгээд та эднийгт бол тийм хитрхи зөөлөн дардан хүн юм шиг харагдаад байна. Хүмүүс тантай бол ингээл яаж л харьцаад байна. Харин та тэр хүмүүстэй маш зөөлөн, төвийг сагсан, аргадсан, инэрсэн нэг тийм цагаахан тий нэг тийм хөөхөн гэдэг үг л орж ирээд ах юм. Хөөхөн харилцдаг тийм хүн байгаад ах юм. Гэтэл хүмүүс яг эсрэгээрээ тантай харьцаад байна. Маш дээрэнгүй өнгөсаар хөөе тэг, хөөе инг тэг гэж ин гэсэн нэг тийм дээрэнгүй өнгөсаар тань руу хандаад байна хүмүүс. Тэгээд хүмүүс бол ингээд таныг гэхдээ бас ийм үнцэг байгаа юм шүү. Хүмүүс дээрэнгүй харьцдаг. Та ингээд зөөлөн ханддаг байх нь шүү. Хүмүүс бол ингээд дээрэнгүй харьцаж байгаагаараа таныг ялж гин те өөрийгөө танаас илүү байна гэж мэдрээд байдаг. Тантай дээрэнгүй харьцдаг хүмүүс. Гэхдээ та эсрэгээрээ энэ хүн ямар муухай хүн бэ гэдгийг та маш ойроос маш хурдан ойлгох боломжийг энэ таны зөөлөн зантай танд олгодгийм байна. Бас хэрвээ ингээд нарийн сайн харах юм бол та нэг жоохон дотвор тамиртай ч юм шиг санагдаж байна. За яагаад гэвэл хүмүүс тантай муухай харьцаад дээгүүр хараад сэгэлзээлж хахад та тэр хүнийг ингээ бүр нэвт шөвд уншаад
За энэ хүн нэг иймэрхүү хөдөлгөх хүн байж тээ. За ойлгомжтой зүйл алга гэдэг нэг тийм үл таамаглалсан өнгө ясаар хайрцдаг. Нөгөө хүн бол ингээд би дээрэнгөө хайрцаж гин, би ингээд бүх зүйлийг авч гин, би удирдах гин, би манлайлж гин, би мундаг байна гэдэг өнцгөөс эргэн тойрны тань хүмүүс жоохон тэгэж хараад байдаг юм байна. Та боолын илдэг даруй зөөлөн хүн байна. Гэхдээ бас бүгд тантай бас дээрэнгөө муухай хайрцдаг бол биш юм биш үү заяа. Тэгээд таныг дагаж бас зөөлөрч харьцдаг хүмүүс байна. Гэтэ ерөөхдөө бол ялангуяа жоохон ажил карьерийн ч юм уу эсвэл нэг жоохон хөгшин настай хамаатай саднуудаас нэг тийм жоохон дээрэнгөө харилцаа илэрдэг байх талтай л юм байна. Тэгээд энэ харилцаан дээр тантай ингээд дээрэнгөө харьцаж байхад та тэрийг тоолгүйгээр зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө явж өөртөө хэрэгтэй өөртөө одоо зөв гэж бодсон зүйлээ хийгээд явж байх нь хамгийн зөв алхам байх болно. Тэрнээс энэ хүн надтай муухай харьцаж байна, энтэй муудыг те. Энэ хүн надтай сайхан харьцаж байна, энтэй сайдыг гэж явахаас илүү те. Таны өөрийнхөө энэ хувь хүний үзэл баримтлал юун дээр тогтдог. Яг түүнтэй ингээд бүх хүнийг хэмжээд бүх хүнийг ийм л юм байна, тийм л юм байна гэдгийг ойлгоод анзаараад мэдрээд явчихад болж байна гэж бол харагдаад байна шүү. За ингэж дээрэнгөө харьцахаас бусдаар бол таныг ингээд нуруу унахыг хүлээгээд танд муухай зүйл хий, таныг ингээд хийе гэсэн бодол хандлага бол төдийлөн илэрч гарч ирэхгүй байна энэ мэргэнд бол. За тэгэхээр эргэн тойрны хүмүүст нь жоохон дээрэнгөө харьцах тал бол байгаад байдаг. Тэгтээ бас бүгд биш гэдгийг нь дахиад хэлье. За тийм байна. За одоо харин ганц бие хүмүүсийн хүн хоорондын харилцаа. За манай ганц бие хүмүүсийг маань нялхууд гэж нэрлэдэг байгаа шүү. Нялхууд маань тэгээ 5 сард шинэ учрал байна уу гэсэн ч ерөөхдөө. Та крашлах биш таныг крашлдаг хүнээс гэд ямар нэг бэлэг та хүлээж авах юм байна тий. Би ингээд таныг удаан крашладаг, таныг ингэжсэн тэгжсэн гэж захидал ч юм уу ямар ч гэсэн хин нэгэн тань сэтгэлээ илчилсэн юм ялтчгүй бэлэг гэж гарч ирээд байна. Алган дээрээ тавьсан ингээд хараад байж байгаа даа байхгүй юу. Тэр ингээд та хин нэгнээс бэлэг хүлээж авах нь ойрынхоо 5 сартаа магадгүй бүр зарим нэг нь бэлэг хүлээж аваад таалагдаад орой хоолнд эсвэл болзоонд явах бүр юм арманчиг учрал бүр ингэж харагдаад байна. Тэгээд хэрвээ энийг эрэгтэй ганц бие хүн үзэж байгаа юм бол маш түшигтэй. Тэгээ амьдралын чинь ямар ч үе цагуудад таны гараас атгсан хിവэрэ байж таны дэргэд ингээд ямагт хамт байх юм бүсгүй байгаа юм биш үү. Бас нэг талаар ерөөхдөө бол эрэгтэй хүн үзэж ивэл та заяаны хань тань руу ингээд сайн гэдэг сэтгэлээ нэг ийм зүйлээс гарч ирэх магадaltaй шүү заяа. Тэрвээ тэр нэг бүсгүйг нэг арай өөр нүдээр хараад тий арай ингээд гадаад үзэмж биш сэтгэл зүй хувь хүний байдал тий амьдралд ингээд гэр бүл болвол ямар хувэ гэдэг өнцөг талаас нь хараад үзвэл их дайггүй хүн бол тань дээр таарсан байх магадлал маш өндөр байна шүү заяа. За харин энийг үзэж байгаа бүсгүй хүн байх юм бол маш түшигтэй эр хүн таны дэргэд байна гэж бол харагдаж байна. Яг ингээд заяаны хань бол тооцох гэхээсээ илүүтэй айгүй тийм нийц өндөртэй хүн тань руу ингээд үйлдэл хийж байна. Маш олон талаараа нийцч те амьдралын бүхэл цаг үед бас хамтдаа байж нэгээ төвшөрч тулах ийм томоохон нийттэй хүн тань руу үйлдэл хийж байна гэж бол харагдаж байна. За тэгээд хэрвээ энэ тал дээр тэгээ энэ нөгөө хүн тань руу ингээд үерхий барэ те уулзын учрыг гэдэг санал ирэх юм бол нэлээд сайн бодож тогтож харж хүнийг нь сайн таних байгаад хариултаа хэлээрэй. Тэрнээс ч энэ дайггүй залуу байна. Хин нэгний үг хэлээр эсвэл хин нэгний зөвлөгөөгөөр гэхээс илүүтэй яг дотоод өөрийгөө сонсоод энэ хүн надтай хэр нийцтэй вэ гэдгийг маш сайн харж иж шийдвэрээ гаргаарай гэж шүү заяа. Хэрвээ гой сэтгэл төрүүлдэг гой сайхан хүн байвах нэг өөр яг таны тухайд тантай ингээд хоршиж байгаа тэр байдал талаас нь харах нь бас нэг өөр байгаа шүү гэдгийг анхааруулж байна. За ингээд ганц бие хүмүүсийн бяцхан нэлхуудын маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За одоо харин хостой хүмүүс
хостой хүмүүст маань юу гарч ирж байна гэсэн чинь за хостой хүмүүс шинэ байртаа болох юм болоо өрөх тусгаарлаж ийн гэж харагдаж байна. Магадгүй хадам ээжиндээ эсвэл танил хамаатан садны да амьдардаг бол яг ингээ бие даасан гэртэй болоод хэрвээ байр энэ төр хөөцөлж исэн бол тэр нь нааштай шидэгдээд өрөх тусгаарлаж өөрийн гэсэн гэр оронтой болж байгаа. Ийм байр суурь байна. Байдал харагдаж байна. Тэгээд ялангуяа шинэ гэр нилээд их гарч ирэх юм шиг байна да. За зарим нь бүр бэр гуйх ийм зүйл ч бас болохыг үүсэхгүй. Ахмад настай хүн дээр хадаг тавьчихсан юм зочлол болно гэхээр яг тэгж байна. Нэг хэсэг нь ингээд өрхөө тусгаарлаад өөрсдийн гэсэн гэр оронтой болно. Нэг хэсэг нь бэрээ гуйгаад бэлдсэн гэр орондоо бүсгүйгээ авчирна. Яг ийм энэ бас 1-р групп дээр гарч ирсэн. Хадаг сүү тавих ийм ёс бүр ингээд дахин батлагдаж гарч ирээд байна. Тэгэхээр 5 сард хэрвээ та бүсгүй болвол нөгөө талаас тань бэр гуйна. Хэрвээ та залуу бол бүсгүйгээ 5 сарда ерөөхдөө бол багтаж гуйх болно гэсэн ийм утга бас гарч ирээд байна. Тэгээд томоохон шинэ эхлэл шинэ амьдрал шинэ бүх зүйлүүд шинэ байна. Гэр орон, мэдрэмж, хамтын амьдрал бусдаас тусгаар хоёулахнаа хамт байх гэхээр яг л хоёулахнаа эсвэл яг өөрийн гэсэн гэр бүлэрээ шинэ ингээд амьдрах байшинтай шинэ амьдрах сууц руугаа дараагийн шинэ амьдралаа эхлүүлсэн шинэ алхамаар дүүрэн юм сар байх төлөвтэй байна да. За жоохон метеорологи тал харагдаад байна. За дараагийн бас л хурим найр харагдаж байна. Олон хүмүүсийг баярлуулж байна. Бүр хурмын даашинцтай бүсгүй хүртэл харагдаж байна. Хамтынхаа ирээдүг төлөвлөж байна. Дараагийн 10 жилдээ яах ихээ ярилцаж байна. Бүр ингээд үнэхээр гоё байна. За бүсгүй тань шинэ одоо гинтийн зочны мэдээ сонсох нэ 3 групп гуруулаа ингээд шинэ хүүхдийн мэдээ сонсох болж байна. Тэгээ хоёулаа хамтын ирээдүгөө ярилцаад хэдээ хүүхдтэй болохгүйгаа төлөвлөөд магадгүй энэ жил хүүхдтэй болвол их зүгээр байна да гэж төлөвлөчвөл хэд хоноол тестлээд үзсэн чинь олцсон байх ч юм уу. Ийм зүйл өрхөд бол гарч ирж байна. Тэгээд амьдралын асуудлууд айгүй их цензууртайгаар хандаж асуудал танд та нарт асуудал болох биш. Асуудал та нар өөрсдөө асуудал болж ирэх гэсэн. Асуудлыг шийдэж чадах ийм 5 сар юм байна. Тэгээд гэр бүлийн ноён нуруу маш тогтвортой байна. Тэгэхээр эрэгтэй тал нь хоёр хосын эрэгтэй тал нь энэ амьдралыг би нуруунд дээрээ үүрж явах ёстой гэдэг өнцгөр маш шийдэмгий, маш зоригтой ингээд ухаарч нэцсгүйгээр энэ амьдралын төлөө томоохон шийдвэрүүдийг гаргаж чадаж байна гэж бол харагдаж байна. За харин бүсгүй талын эмэгтэй талын амрах ээлж ирсэн гэдэг юм. Тэгэхээр магадгүй бүсгүй тал нь маш их зүйлд олон зүйл санаа зовоод магадгүй өөрийн гэсэн гэр байхгүй байх инээдрээ гэд жижиг шүжиг олон асуудлын төлөө сэтгэлээ жилээжсэн бол энэ бүгдэд цэг тавих боломжтой болж байна гэж бол харагдаж байна. За ингээд хүн хоорондын харилцааны мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За одоо энэ сарда юунаас анхаарч болгоомжлох ёстой вэ гэдгийг нь хаялж өгье гэсэн чинь хүн хоорондын харилцаан дээр маш болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа хамаатан саднуудын нэг юм явуургүй ингээд нэг юу хэлээд байгааг нь ойлгохгүй нэг тийм дүлгэнсэн хоёрдмол утгатай энэ зүйл дээр маш болгоомжтой хандаарай. Хоёр хүний хооронд хов зөгцсөн байх вэ? Дараа нь ингээд ховч гэдэг нэр авчихгүй гэдгийг бол хэлж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор мөнгө санхүүгийн тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэж байна. Маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгээ болгоомжтой хандж ийн гэд бүх мөнгөө авдар тогтор хийгээд чойжл гэсэн үг бол бүр биш шүү гэдэг. За тэгээд 6 цэнгэлээс маш болгоомжтой холоор явахыг бол зөвлөж байна. Тэ 6 цэнгэл 1 2 байж болно. 3 4 5 6 болгож болохгүй шүү. Залуу хүн юм чинь гарч орлохгүй яах вэ? 5 дахь өдөр юм чинь тэрийг тэмдэглэхгүй яах вэ? Төрсөн өдөр тэмдэглэх баяр болж ивэл тэрийг тэмдэглэх нь зөв хэрэг ээ. Гэхдээ олон болгоод 2 3 өдрөөр гарч яваал гэр гэж юу гэдгийг мартцсан байх хэмжээнд бол бити яваарэ гэж байна. Ямарваа нэг зүйлийг зүй зохистой хэмжээнд нь бариарэ. За тэгээд ам хилээ ажилуулах биш гар хөлөөсөө ажилуулж бодит амьдрал дээр үйлдэл сайн хэмээрэй шүү.
Тэгэхгүй бол зүгээр л нэг тийм ийм хийн гэсэн нэг ам фигур яваад шүү гэж бол анхааруулж байна. За энэ сард томоохон зүйлийг зөвлөөч гэвэл те ямар нэг зөвлөгөө хэлээч гэвэл юу хэлэх вэ гэдгсэн чинь өөртөө итэг. Өөртөө итэг. Тэгээд итгэж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн зориул гэнэ. Ингэж чадах юм бол бүх зүйлтэй нээлттэй байх болно. Хүрэхэд хоол байна, би чадхад ингээ зайтай байна. Надад өөр хин нэгний тусламж хэрэгтэй гэд ямар нэг зүйл шантарч бууж өгөх юм бол дахиад нэг л алхачих. Тэ? Дахиад нэг л гараа уртсангахад хангалттай хүрэх ийм ирээдүй хүлээж шүү гэдгийг чинь. Тэгээд ямарваа нэг боломжийг, ямарваа нэг хэцүү зүйлийг дууслаа, энэ ингээ зогсчлоо гэж бити бодоорой. Тэ? Галч өвөх хүртэл үнс нуран болтлоо. Өөрийгөө унтраачаад үнс нурамнасаа дахин төрдгийг санаарай. Боломж хэдий зогсдгүй маа. Хэрвээ чи амьсгалж л байвал, хэрвээ чи амьдарч л байвал, хэрвээ чи ямарваа нэг зүйлийг бодол дотроо эргэлдүүлж чадчих л байвал боломж үргэлж чамд нээлттэй гэсэн үг шүү. Тэгэхээр оюун бодлоо зэгцэлж өөртөө итгэлтэй бай. Боломж үргэлж байдаг. Нэг юм нэгээр дуустгүй шүү гэдгийг үргэлж санаж аваарай гэж байна. За ингээд 3 дугаар бүлгийнхний маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.